Зохиолч Өөрийн туяа. Нулимс дагсан амьдрал. 1-р хэсэг. Намрын орой цаанаалныг аядуухан сэвшээ салхи хазрыг минь зөөлөн элбэн таалах мэдүүлээ. Гэрийнхээ цонхоор гадагш ширтэн суухад хэн нэгэн миний нэрээр дуудах шиг санагдан доош харвал "Марлаа, гараад ирээ тоглох уу?" гэх найз цэндээ минь инээмсэглэн гараа таллана. Би ч түүний өөдөөс инээмсэглэн яг л түүний хүлээж байсан мэт догдлон толгой дохин цонхоо хагаад гэрээс гарах гэдэл галтогооны өрөөнөөс ээж "Чи хаач гээд байгаа юм бэ? Даалгавраа хийхгүй мүү?" Ингээд гудамж мэдэрлэж байтал сургууль соёлоо төгсөх цаг боллоо. Цэндээр ч гэсэн гадаад удаад байна. Тэр нэг залбин юмтай яасан нийлэх дуртай юм дээ чи. Тэднийхэн чинь удам судрам муутай ядруухан аль шүү дээ. Олон хүүхэдтэй өнөө маргаашийнхаа хоолыг яая гэж байгаа амтад би чамайг тэрний оронд даа шимжийн бага охин саруултаа нийлээ гэж эхэлдэг баха. Цэндэгээ дагаад яваад л бай. Нэг л өдөр толгоогоо газар шаахгүй чи. Марлаа түүний үгийг гүйцээлгүй шуудхан л гарч гүйлээ. "Хөөш, хөөй!" гэж араас нь дуудсан ч Марлаа аль хэдийн доо давхар руу шатаар уруудангүй. Орцоороо гарч ирж буй Марлааг харан цэндээ баярлан түүнийг тосонгүй. "Ашгүй, ээж чинь чамайг гаргачихсан юм уу? Би чамайг гарч ирэхгүй л ах гэж бодлоо." Харин ээж гаргахгүйгээд би цугтахад гараад ирлээ. Цэндээ зөөлөн толгой дохиод "Танай ээж яагаад намайг чамтай нийлүүлэх дургүй байдаг юм болоо? Яагаад ч гэж дээ. Чи чинь баян айлын ганц охин. Тэгээд л тэгдэг бах туу. Чиний зэндаанд би хүрэхгүй шүү дээ." "За чи ийм юм яриад байхдаа яадаг юм дээ. Маа, үүнийг чамд" гээд халаасаа удлан 3 байгуутай чихэр өгөв. "Хүүх, баярлаа. Ямар гоё юм бэ? Нэгийг нь чи өөрөө идээд үлдсэн 2 чихрээ 2 дүүдээ өгөөрэй. Айлгалаа. Миний 2 дүүж маш их баярлах бах та. Марлаа манайд хизээ ирэх юм гээд байнга асуудаг юм. Бодвол чамайг гоё юм авчирдаг болохоор тэгдэг бах л та. Танаач олоолаа болохоор гоё шүү. Танаад очихоор цаанаа л нэг тийм халуун дулаан уур амьсгал мэдрэгддэг. Бүх зүйл нь хайр шингэсэн мэт" гээд Марлаа санаа алдав. "За яалаа гэж дээ. Би харин чамайг айлын ганц охин болохоор атаархдаг штэ. Чамтай хинж юу ч булаацалдахгүй. Бүх зүйл чинь хангалттай хүрнэ. Ингээд харсан хоёулаа нэг нэгнийхээ амьдралд атаархдаг юм байна" гэж хоёр найз савлуур дээр сун инээлтэн ярилццгаана. Удалгүй тэдний яриа арай өөр сэдэв рүү орж байлаа. "Алтанбаяр надад захиа өгсөн" гэж ичингүр Марлаа цэндээд хэлэхэд "Хөөх тийм үү? Чи тэгэхээр хүсэн хүлээсэн захиагаа авжээ. Ямар гоё юм бэ?" гэж догдлон алгаа таашин хөлөө твгцэх нь Марлаагаас илүү баярлаж байгааг гэлтгэн. "Гэхдээ чи яагаад баярлахгүй байгаа юм бэ? Чи үүнийг л хүлээж байсан мэт дээ." "Уг нь ч тийм л дээ. Гэхдээ ээж мэдвэл бас л дургүйцэх бах. Яагаад? Ээж намайг жавхаатаа суулгана гэж ярьдаг юм" гэхэд цэндээ чанга чанга инээгээд "Юу? Чи бид хоёр дөнгөж 10 дугаар анги одоо л сургууль соёлоо төгсөх гэж байна. Тийм байхад гэрлэлтийн талаар ярьлаа гэж үү? Тэр чин томчуудыг л ярих зүйл. Чи бид хоёр одоохондоо зүгээр л найзалж үерхэх үе шүү дээ. Үерхэж шүзээгүй ээж юуны чинь гэрлэх баг тэнэгтэрэ Марлаагүй. Алив захиагаа гаргаад ир. Юу гэж бичсэн байна?" гэхэд Марлаа түүнд захиагаа атгууллаа. Цэндээ чихнээс нь дуустал догдлон баяр баясгалантай уншиж дуусгаад энгэртээ захиаг нь тэрврээд "Ёо, Алтанбаяр яах аргагүй л манай сургуулийн хамгийн шилдэг сурагч мөн дөө. Уран яруу сайхан байгааг нэ. Би бүр хайлж урсгана. Дурлал чи ингээд л ирдэг гэж үү? Марлаа, чи үнэхээр аз атгасан охин юм аа." "Үгүй дээ. Чи юу ч мэдэхгүй байна. Би үнэхээр азгүй хүн" гээд санаа алдахад "Хөөй хөөй, хоёулаа 17 настай шүү дээ. Энэ нас бол хамгийн гэрэл гэгээтэй хамгийн сайхан нас шүү гэж ээж минь дандаа хэлдэг юм. Алив битгий гуниглаа. Гуних нас биш шүү. Одоо гэртээр захианыхаа хариуг бич шүнжин суугаад ч хамаагүй Алтанбаяраас дутаж болохгүй шүү. За тэгээд маргааш уулзъя. Одоо найз нь явж 2 дугаар усанд оруулна. Маргааш сургууль цэцэрлэгтэй шүү дээ. Танай 2 ах чинь байгаа мó?"
Том ах уурхад ажиллаж байгаа. Ирэх сараас манайх баяжих бах. Ахын цалин манай өрхийн орлого дээр нэмэгдэнэ. Харин болд ах гадуур дэнэд л аав ээж урлаад л байна. Манайхаар нэг иймэрхүү л ах шүү дээ. За үг болдож үхэр холдлоо. Найз нь явлаа шүү. Маргааш сургууль дээр уулзъя гэж хэлээд гараа даллан цааш ярангүйлээ. Харин марлаа түүний араас харан удаан зогсноо дээш дөрвөн давхарт байх гэрийнхээ цонх руу хараад санаа алдан саяныхаа савлуур дээр дахин очиж суулаа. Нэгдүгээр хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал. Хоёрдугаар хэсэг. Газар тэнгэр ээлжлэн ширтэж санаа алдаж суух түүний гэртээ орох дургүйг илтгэх үз. Удалгүй тэдний байрны гадаа тас хар гэлтгар машин ирж машинаараас өндөр ажил хэрэгч хувцалсан хижээл насны эр бууж ирэн жолооч талын цонхон дээр очин маргааш өглөө яг цагтаа шүү. Наад машин эвдэд хайчихв да. Өнөөдрхэн авсан машин шүү. Чамаас үнэтэй гэж мэдэрэй гэж ширүүхэн хэлээд орц руугаа орох гэснээ эргэн хараад өөш марлаа. Юугаа хийгээд халтар царайлаад сууж байгаа юм? Орооч гэж уурсна. Өө аав гэж буян ирээд та ямар иртэрээ вэ? Та шинэ машин авсан юм уу? Тийм ээ. Юу хийгээд гадаа шорон царайлаад сууж байгаа юм? Их шүү юм чинь байхгүй мó? Эмэгтэй хүүхэд байж гудамж мэдэрлэгч нь дутаа юу? Би чамд их л хэлдэг байхаа. Бэтгий ээж чигээ гуйлгачин шиг бай гэж жоохон юм утсан айлын хүүхчиг бай. Үүнийг нь мэдсэн бол би таны ээжтэй суухгүй л байх байлаа. Баян хүнтэйгээ суух ёстой байдаг юм байна. Гэж уурлан түүнийг орхин орц руу горлоо. Марлаач үүнд нь инээмсэглсэнгүй түүний араас даган оров. Хаалганых нь хонх дуурах чимээнээр зүрэн хаалгыг нээхэд нөхөр охин хоёр нь орж ирнэ. Өө миний хань яасан ирт ирэв? Яасан? Оройтж ирэх ёстой байсан уу? Хоёулаад яасан ирт ирэв гэд байх юм. Үгүй дээ. Ингэж ирт ирээд байвал сайхан л байна. Дөнгөж сая хоолоо гал дээр тавьсан одоохон болчихно. Чи минь амарч бай. Гэж хэлээд гадуур хурмыг нь аван үлгүрт өлгөнө. Марлаач өрөөл үг орох гэтэл марлаа ирж ээжтэй тусал айлын охин хүүхэд байж жоохон ч гэсэн ээжтэй тувс нэмэр болж байгаа ч. Ээжээ би дандаа л тусалдаг үсттэй. Түүний үгийг дуусгалгүй сүрэн чимээгүй гих дохио өгнө. Нөгөө өрөөнөөс гамбаа ховцоо солон гарч ирээд чээч нарай энэ охиноо гэр орны ажилд оролцуулаад байгаа юм биш үсттэй. Өөшгөө битгий тогоо шанагтаа зууралдуулсан болгочих. Би энэ охиныг чамаас өөр хүн болгох гэж хичээж байдаг. Эрдэм нам боловсралтай сэхэтэн хүн болох ёстой. Тэгэж гэмээн баян хүнтэй суун. Үүнийг би чамд хэлэх ёстой юм. Сүрэн үг дүүгөө толгойгуудан зогсно. Алив өрөөнд орж хижээлээ хий. Марлаач өөрөөсөө болж ээжигээ загнуулсандаа эмзэглэн өрөө рүүгээ орлоо. Энэ гэрт яг үнэндээ гамбаагийн өөдөөс зориглож дуурах хүн хинч үгүй аж. Ээж авдаа унтсан гэж харагдуулах үүднээс гэрлээ унтраан хүнжилтөө шургалан бүдэгхэн гэрэл асан Алтан баярын захианы хариуг бичнэ. Маргааш өглөө марлаа эртлэн босож сургуулийн зүг алхлаа. Тэр гэрээс гарах үедээ л хамгийн жаргалтай нэгэн болж хувирна. Төвнийг ирэхэд сургуулийн жижүүрөө өгнөөс өөр хэн ч үгүй. Өдөр бүр сургуультай хамгийн түрүүнд ирдэг нь марлаа аж. Сургуулийн жижүүрүүд ч төвнийг андахгүй. Сайхан амарсан уу? Өглөөний мэнд гэж мэд мэдэн цүнхээ уудлан бааданд боосон хоолыг өвгөнд өгнө. Баярлалаа. Байнга л хоол авчирч өгөх юм. Зүгээртэй та ээлжтэй хоноод ядарсан байхаа гэд инээмсэглэн анги руу орлоо. Ангийнхаа гэрлийг асааж нэгдүгээр салааны хамгийн урд талын ширээн дээр очин суугаад хэсэг гараад ирлэн унтана. Яг энэ л үе түүнд хамгийн амар амгалан байх аж. Төвний гэрснээс цагийн дараагаар багш ажилчид сурагчид ирж байгаа нь сонсогдно. Ангийн хаалга онгойж нэг нэгээр орж ирэн марлааг сэрэхгүй гэж их хичээн чимээгүйхэн өөрсдийн ширээн дээр очино. Ангийн бүхэл бүтэн хүүхдүүд ингэх аж.
Харин тэр намгүй манг танхим цэндэгийн дунаар сэргэнэ. Цэндээ хаалгаар орж ирмэгцэл чанга дуун хадаан. Өглөөний минь манайхаа. Манай энэ унцаар л байна уу? Одоо сэр хижээл эхлэх цаг болсон байна гэж түүнийг сэрэн. Цэндээ ангийнхаа хамгийн сүүлд ирдэг сурагч. Аргач үгүй юм да. Дүүнараа цэцэрлэг сургуульд нь хүргэж өгчхөөд өглөөний 8 цагтаа уралдан сургууль руугаа гүйж орж ирнэ. Түүнийг орж ирсний дараагаар багш нар орж ирэх аж. Энэ бүх зүйл өдөр бүр давтагдана. Математикийн багш сурагчдтай мэндэлсээр орж ирээд "Марла, унтдаг ажлаа хийгээ юу? Чи ингэж эрт ирж сургууль дээр унтаж байхаар гэртээ унтаж байж болдгоо юм уу?" Марла инээмсэглэн "Багшаа, би сургуулаа төгсгöd хэдхэн сар үлдсэн шүү дээ. Сургуулаасаа холдох мөч алхамаар ойрцоор л байдаг. Тиймээс би гэртээ байх хугацаагаа биш, сургууль дээр байх хугацаагаа уртсгамаар байна. Хөөх, чам шиг сургуультай хайртай сурагчид олон байгаасай. Зарим нь ч бүр бушуухан шиг далдорхыг хүсэж байх шиг байна" гэж шоглоон болгон өнгөрөөлөө. Их завсарлагааны хонх дуугарахад цэндээ Марлааг дагуулan сургуулийнхаа гуанз руу явна. "Яасан? Захианыхаа хариу бичсэн үү?" "Бичсэн. Шүнжил бичлээ. Яг юу гэж бичхийг мэдтгүй. Алтанбаяраас яаж тийм гоё уран үг урсцсан болоо. Тэр чин төрмөл хүн шүү дээ. Хөөе, Алтанбаяр явж гин. Хардаа." Марла ичингүрэн харвал тэрээр найзтайгаа тэдний хажуугаар зурна. Тэгэхдээ Марла руу сэмхэн харийн харц шидэх нь Марла охины сэтгэлийг улам бүр булиглуулна. 2 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал. 3 дугаар хэсэг. Марла чүнжин түүндээ хаяглан битсэн захианыхаа хориг өгнө гэхээс сэтгэл нь улам бүр догдлон байлаа. Цэндэж тэднийг ээлжлэн харж нүдээ ирмэж жумбалцсан. Өдөр хичээл тарах хонх дуугарч хүүхдүүд бүгд л яран ангиас гарцгаана. Марла цэндээ хоёр хамгийн сүүлд ангид үлдлээ. "Чи өнөөдөр ч гэсэн орой гэртээ харах юм уу?" "Тэгнэ. Тэгээд ч Алтанбаяр дөхөн байгаа шүү дээ. Даалгавраа хийж дуусгачаад харнаа." За, би чамтай жаахан байж байгаад явъя да. Очиж гэрээ цэвэрлэж хоолоо хийчихэд 2 түгээ цэцэрлэгээс нь авахгүй болохгүй. Тэгтээ. Нэрээ Алтанбаяртай чи яаж уулзсан гэж тохирсон юм бэ? Хэрүү? Харин мэдэхгүй. Захиан дээрээ хаана хэдэн цагаас уулзхаа огт бичээгүй байсан. Зүгээр л хариуг нь сайн бодоод шийдвэрээ гаргараа л гэсэн байсан. Тийм үү? Тэгвэл чи арай л эрт хариуг нь өгөх гээд байгаа юм шүү. Ер нь өөрөө чамайг олж хариугаа нэгтэл чи битгий хариуг нөгөө. За, найз нь явлаа. Орой чадвал барины чин гадаа очно гэж хэлэн явлаа. Марла жангид ганцаараа үлдэн өнөөдрийн даалгавраа гаргаж ирэн харуулсан. Ангийн хаалга зөөлөн тогших чимээ гаргахад Марла зожин хаалга руу харвал Алтанбаяр инээмсэглэн хаалгаар орж ирлээ. Яг түүний хажууд эчингүрэн суугаад "Би сууж болох уу?" гэд Марла руу харалгүй доош харан сууна. "Палнаа олно. Би чамайг өдөр бүр ганцаараа үлддэг болохоор чинь танай ангийнхныг тарахыг хүлээгээд харин танай найз чинь гарахгүй их бодлаа шүү. Тийм үү? Чи намайг ангидаа үлддгийг мэддэг хэрэггүй? Тийм ээ. Гэхдээ манай найз тийм удаагүй шүү дээ. Надад л утсан юм шиг санагдсан хэрэг. Чамд надад өөх зүйл байхгүй гэж юу?" гэд түүн рүү хартал Марла түүнээс харцаа буруулан балаа оролдоод "Би чиний хариуг дахиад жоохон бодож болох уу?" "Тийм байх нэ. Тэгтээ би чамайг ахаад хүлээ." Гэнэт Алтанбаяраа гих хүний дуу гадаа сонсогдоход Алтанбаяр яран ангиас гарлаа. Тэдний богинохон ч гэсэн энэ уулзалт тэднийг хэн хэнийг нь догдлуулж чадсан юм. Оройч болж Марла бүх даалгавраа хийж дуусгаад сургуулиас гарan гэрийн зүг алхлаа. Байрныхаа өмнө нэрэн зогсоод дээш цонх руугаа харан уртаар санаа алдаад дотгош орлоо. "Чи чинь хаашаа яваад алга болчихдог хүүхэд вэ? Чамайг зөндөө хүлээлээ. Одоо хувцас сольж өмс. Аятайхан хувц өмсөөрөө дөө" гэж сүрэн яаран хэлээд өөрөө эмэг зүйлтэй зүүн
ихэд яарч байгаа харагдана. Яасан бэ? Ээжээ, ямар нэг юм болоо юу? Аав чинь бид хоёр руу жолоож явуулсан. Одоо ирж байгаа. Яах гэж? Юу олон юм асуудаг юм. Дуугаал цэвэрхэн хөөхөн хувцлаадах. Дээр аавынхаа орсоос авчирч өгдөг. Эрийн даашин за өмсөөр. Марлаач хэлснээр нь хувцас солон өмсөж үсээ хальтхан самнан гарч ирлээ. Ирч гэж гээд марлааг чирэг шахам гараас нь татан гарч явлаа. Машин цуусан хойноол сүрэн арай гэж тайвшран ашгүй амжлаа. Чамайг ирэхгүй сургууль руу чинь солих хувцсыг чинь аваад явдгийн билүү гэж бодчихлаа. Яах гээд байгаа юм бэ? Ээжээ хэлэхгүй мүү? Дорж ах чинь биднийг оройн хоолнд урьсан байна. Аав чинь аль хэдийн оччихсон. Одоо биднийг л хүлээж байгаа. Дорж ах яах гэж? Мэдэхгүй. Нэг хэлэх чухал зүйл байна гэсэн. Дорж бол Монголд хамгийн том тооцогдох компани захирал. Монголын хамгийн баян эр. Мэдээж тэдний хүү бол Жавхаа юм шүү дээ. Маш гоёмсог зассан ширээ мөн Жавхаагийн аав ээж болон өөрийнх нь аав гэд байх ёстой хүмүүс бүгд түүнийг хүлээж байлаа. Өнөөх Дорж гэхээр охин маань хүрээд ирлээ гэж инээмсэглэн наашаа суугаач гэж өөрийнхөө хажуудах сандлыг татан суулгалаа. Яг түүний хажууд Жавхаач гэсэн суухаж. Тэдний яриа эхэндээ энгийн нэгэн зүйл байсан юм. Дорж хундаг барин сандлаасаа болсон зогсоод за би энд та бүхэнд маш баяртай мэдээ дуулах гар цуглуулсан юм. Тэгэхээр нэн тэргуунд миний хүү Жавхаа алс хол Герман улс руу сурахаар явах болсон. Монголоос 2 хүн хүүхдийг сургах тэтгэлэгт миний хүү тэнцсэн. Гэхэд Гамбаа ихэд чан галах таших нь түүнд ихэд долгонож байгаа нь хинч харсан илт байлаа. Дараагийн мэдээ нь би хөөцөлдөж байгаад 2 дахь хүүхдээр нь марлаагаа явуулахар болсон. Миний 2 хүү ханинд яваад сайхан сурч боловсроод ир. Гэхэд Гамбаа сүрэн 2 ихэд баярлан алга ташиж Доржид баярлсан сэтгэлээ илэрхийлнэ. Харин энэ мэдээ марлын хувьд тэнгэр нуран ирэх шиг санагдана. 3 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал. 4 дугаар хэсэг. Марлаач юу болоод байгаад эргэлзэж тэнгэлзэн хин зөвшөөрсөн гэхэд Гамбаа түүн рүү муухай харан юу хэн зөвшөөрөх ёстой юм? Би зөвшөөрсөн юм. Ийм сайхан боломж олдож байхад чи дугаал бай. Одоохондоо наад толгойг чинь би мэднэ. Харин хүнтэй суусны дараа нөхөр чинь чамайг мэдэх байлгүй гэж Жавхаа руу харан инээхэд тэрч бас хариу инээ. Марлаач хэсэг чимээгүйхэн болж нүдэнд нь нулимс бүрхэн ирсэн ч уйлахгүйг хичээнэ. Үүнийг нь харсан Жавхаа түүний чихэн зөөлнөр шивнэв. Эндээс гармар өнө гэхэд Марлаа толгой тохилоо. Аав, Гамбаа хаа, бид 2 гарлаа. Жохон гарт орч байгаад би Марлааг гэрт нь хүргээд өгье. Та хэд маань эндээ үлдээд суудаа. Гэхэд Гамбаа ихэд дуртай тэгдэг миний дүү. Манай Жавхаа ёстой ухаантай хүү шүү. Хүн ер нь аавыгаа дуурайдаг бололтой юм, тийм үү? Гэж Дорж руу харан мармархийн чанга нээлээ. Дорж толгой дохин хариу инээгээд тийм шүү. Би ч муу ганц хүүгээ яг л өөрийгөө дуурайсан гэж боддог юм. Миний муу хань надад сайн хүү харилсанд би их баярлаж явдаг юм. Гамбаач гаднаа инээж байгаа хэрнээ үе сүрэн лүү хяламхийн харна. Сүрэнч энэ яриа өөрт нь таалагдахгүй байгаа нь элхэн. Марлаа Жавхаа 2 тэндээс гаран алхацгаана. Жавхаа үе Марлаа руу яриа өдөх гэж харах гэж тэр түүнээс нүүр буруулна. Намрын үдэс занаал нэг сэрүүн хүйтэнч гэлээ айдуу намуухан орой байлаа. Үнэхээр сайхан орой байна шүү. Тийм үү? Гэж Марлаа руу харахад тэр уйлж байлаа. Би чамд ямар байгааг маш сайн мэдэж байна. Энэ бүхэн танаа аав, манай аав хоёрын гаргасан шийдвэр гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Би мэдэж байгаа. Хоёулаа ийшээ суух уу? Чи тайвшрах хэрэгтэй байх. Гэд
явган хүний замын хажуудах сандал руу заалаа. Чи үнэхээр яммааргүй байна уу? Тийм ээ. Яагаад? Яагаад чи үнийг боломж гэж харахгүй байгаа юм бэ? Ганцхан сарын дараа хоёулаа хүний нутагт оччихсан байх болно. Хоёр биенээс өөр таних хүнгүй. Гэтэл чи надтай явах үнэхээр дургүй байдаг. Юу? Нэг гин сар гэж юу? Тийм ээ. Нэг сар хоёулаа. Энд байгаа сургуулаа яах юм бол? Сургуулаач төгсөж чадалгүй явах гэж юу? Монгол дахь бүх зүйлийг аав зохицуулна гэсэн. Тэгээд ч чи бид хоёрын ирээдүг бодж л хоёр аав маань энэ шийдвэрийг гаргаж байгаах. Аав намайг батсан гэж юу? Өөрийгөө л батсан баг. За. Би ганцаараа явчихна. Чи гэртээ хар. Ганцаараа явж чадах юм уу? Би хүргээд өгье. Би ганцаараа баймаар байна. Гуй. Чи яваад өгөөч. Гэхэд жавхаа толгой дохиод за болгоомжтой яваарай. Гэхэд Марла юу ч хэлэлгүй буруу харан алхлаа. Маргааш өглөө нь болж Марлаг хичээлд явах гэтэл чи өнөөдрөөс сургуульд явах шаардлагагүй. Чи гэртээ байж явах үлтгэлээл ханга. Би сургуулийн чинь захиралд өнөөдөр хэлчихнэ. Юу? Ядаж би энд байх хугацаанд сургуульд авч найз нөхдөдтэйг уулзч болохгүй гэж юу? Би мэдэж байна. Үгүй гэсэн бол үгүй. Чи намайг энэ хэргийг бүтээх гэж яаж хичээснийг мэдэх үү? Чиний харанхуй бүрэнхий ирээдүйг чинь гэрэлтэй болгох гэж би хичээж байна. Хэний төлөө юм? Чиний төлөө. Та үнийг миний төлөө гэж юу? Хэрвээ миний төлөө гэж бодсонсон бол ядаж надаас нэг удаач гэсэн асууж болох байсан шүү дээ. Оо за. Энэ чинь юу болж байгаа юм сүрэн? Энэ чиний хүмүүжүүлсэн охин миний өдөөс аавынхаа өдөөс яаж хэрэлдэж байгааг хардаа. Муу сайн зол буснууд хинээр тэжээлгэж энд хүрснээ санаарай гэж уурлан хэлээд өрөө рүүгээ орлоо. Марла уйлан ээж рүүгээ харвал тэр юу ч дуугарсангүй гал тогооныхоо өрөө рүү орно. Сургуулийн жижүүр цонх руу үргэлж харна. Марлаг ирж байна уу? Мэдээж нэг л хүний хүлээн. Гэвч тэр ирсэнгүй. Марлагийн ангийн хүүхдүүд хаалгаар орж ирмэгц түүнийг байхгүй байгаад ихэд гайхширна. Хамгийн сүүлд зэндээ гүн орж ирээд Марлаг байхгүй байгаад ихэд гайхан Марлаг хаац юм бэ? Мэдхгүй. Харин чамаас л асуумаар байна. Тэр өнөөдөр ирээгүй. Юу? Би өчигдөр гэрт нь очиод зөндөө дуудсан ч байхгүй байсан да. Арай би нүцэн юм болов уу? Тэдний ангийн багш хонх дуурахтан зэрэгцэн орж ирлээ. Өглөөний мэнд хүүхдүүдээ та нар гайхаж байгаах. Манай Марла гадаад руу сургуульд явахаар болсон байна. Тэгэхээр өнөөдрөөс хичээлд ирэхгүй гэсэн үг. Юу? Ингээд юу ч хэлэлгүй гинтхэн явчихж байгаа хэрэг үү? Өчигдөр хичээлдээ ирэхэд юу ч хэлээгүй штэ багшаа гэж сурагчид ээлжлэн багшаас асуулт асуув. Зэндэж маш их гайхан ийм зүйл болсон байхад яагаад надад нэг ч зүйл хэлээгүй юм болоо? Би түүний хамгийн сайнаа зэдтэй. Үгүй, тийм байхаасгүй гэд ангиас гарах гэтэл багш түүнийг дуудан "Зэндэ хичээлдээ сув. Явхаар бол хичээл тарсны дараа очиж уулзаарай. Ойлгосноо?" гэж зэмлэн суудалдан суулгалаа. 4-р хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал. 5-р хэсэг. Ангийнхан ч намгүм орчин үүсгэн хэсэг чимээгүй сууцгаана. Хичээлүүд араараас орж сүүлчийн хичээл дуусахад хонх дуугарахад зэндээ ихэд яран ангиас гарлаа. Мэдээж юунд яарч байгаа нь тодорхой үзээ. Энэ үед Марлаг бас нэг хүн харуулдаж хүлээсэн нь Алтанбаяр. Тэр түүнийг завсарлагын үед харах гэж оролдсон боловч чадаагүй. Ангийнхнаас нь асууя гэсэн ч ичээд асууж чадаагүй байлаа.
Марлаа цонхоор гунигтайхан ширтэд суухад түүний нүдний өмнөр нэг танил хүн харагдаад өнгөрөх шиг санагдан сайн нэгтэл бол тэдний орц руу Цэндээ гүйн орно. Мэдээж ээж нь гэртээ байсан тул Цэндээтэй уулзуулахгүй гэдгийг маш сайн мэдэж байлаа. Цэндээж хаалгыг нь тогшиж хонхыг нь дарсан ч сүрэн огт хаалга тайлсангүй. Харин Марлаа хээ дэмэл өрөөндөө уйлдсуулаа. Тамирын барагдсан Цэндээ тэднийхээс гарч ирэн цонхныхон дор ирэн Марлаа гэж дуудахад тэрээр цонхоо нээн. Чи яагаад надад хэлээгүй юм бэ? Ингэж болохгүй үсттэй гэж уйлан Цэндээ асуув. Марлаач мөн нулимсаа арчин хоолой зангируулан уучлаарай гэж хэлнэ. Ийм найз байдгүй юм за гэж уйлан цааш гүйлээ. Марлаач уйлан Цэндээ би чамд гэж орилсон ч тэр аль хэдийнэ өөр байрны цагуур орон холдон явсан байв. Уйлахаас өөр зүйлгүй орон дээрээ дээш харан хэвдэх Марлаад сүрэн хоол болох зүйл өгсөн ч тэр алийг нь ч авсангүй. Орой болж гамбаа ирлээ. Ховцоо солиод хол эд. Ашгүй яг халуун дээр нэрлээ шүү. Гамбааж ховцоо солон галт тогооныхоо өрөөнд орж ирэн хоолны ширээний ард суулаа. Марлаа яасан юм? Өдөржин уйлаад өөрөө нөсөж гарсангүй юм ийцэнчгүй. Гамбаа уурлангуй түүн рүү хараад эш чээ тэгээд зүгээр хараадаа суусан хэрэггүй. Өөр давархан л дээ. Муусаа юмнууд юмны наад цаадахыг ч ойлгохгүй. Энэ бүгд хэний төлөө юм гэж ширээ зөвхөн босч ирээд сүрэн рүү ойртон чээ хэлдэ. Би буруу зүйл хийгээд байна уу? Би яг хэн юм? Энэ хүүхдийн чинь аав муу юм уу? Яагаад нэг зүйл нь ч намайг дуурайгаагүй байдаг үлээ? Энэ арай чиний нөгөө одоо болно штэ. Охин чинь сонслоо гэхэд ширээг орхин өрөө рүүгээ явлаа. Марлаа өрөөнөөсөө гарч ирэн ээж рүүгээ харвал тэр нулимсаа арчин хоолныхоо ширээг цэвэрлэнэ. Аава гэж аяархан дуудахад Гамбаа түүн рүү хараад яасан? Юу хэлэх гээв? Аава би явна. Би жавхаатай явна. Гэхдээ та надад ганц л зүйлийг зөвшөөрч тийх үү? Шуудхан хэлээчтэй. Бэдгий тойруулаад бай. Би явтлаа. Сургуульдаа суугаад найзуудтайгаа жоохон ч гэсэн хамт байж болохгүй юм уу? Болохгүй. Би захиралтай чинь ярьж тохирчихсон. Тэгснэ одоо болий. Манай охин хэд хоног хижээлдээ явгээ гэх юм уу? Аава та тэгвэл ядаж намайг гадуур харахад зөвшөөрч тийх үү? Сургуульд явахгүй гэвэл би найзуудтайгаа жоохон ч гэсэн хамт бай. 10 жил найзалсан найзууд маань шүү дээ. Үхсний чинь 10 жил найзалсан найз. Найз гэж байдаггүй. Зүгээр л ашиг сонирхол гэж байдаг юм. Чи ийм хэн зүйл ойлгодог юм уу? Танд байхгүйж болгоч надад байгаа. Аава гуйж байна. Ахаад хэдэн жилдээ ч уулзахгүйж болно шүү дээ. Хэд хоног л би тэд нартайгаа хамт бай. Тэгээд би хил амгүй таны яв гэсэн газар руу чинь явах болно. Аава танаас гуйж байна. Гамбаа хэсэг чимээгүй сууснаа. За яах вэ? Зөвшөөрч байна. Харин хэрэг тариваа. Би тэр үед төрүүлээд ч хамаагүй чамайг шууд явуулна шүү. Ойлголоо аваа. Баярлалаа гэд өрөө рүүгээ орлоо. Маргааш өглөө эртлэн болсон ч сургуульд явж чадахгүй тул хэдэн захиа бичин суулаа. Цаг харвал 12 цаг өнгөрч байв. Яаран өнөөх захианууд аван сургуулийнхаа зүг ярангуулээ. Хичээл тарах цагаар сургуулийнхаа гадна дөрөмт хувцас өмсөн ангийнхаа хүүхдүүдийг хүлээн суув. Хонх дуурч хүүхдүүд ээлжлэн 1 2 3-аараа хэлхэлтэн гарч ирцгээв. Марлаг харсан ангийн хүүхдүүд ээлжлэн түүн дээр очин юу болсон тухай сонирхон асуув. Цэндээч мөн сургуулаас гарч ирэн Марлаг харсан ч хажуугаар нь танихгүй мэд зөрөн өнгөрөх гэтэл Марлаа түүнийг дуудан намайг уучлаарай. Гэхдээ надад юу болсон тухай тайлбарлах боломж өгөөч дээ гэхэд Цэндээ зогсон түүн рүү хараад за тэгээд яриач дээ
Хоёулахны ярилцъя. Би өнөөдөр завтаа явж байгаа. Хоёулаа гадуур суугалах уу? Үгүй. Би эрт очиж хоолоо хийгээд даалгавраа хийчихэд орой дүүнэр авах ёстой. Тэгвэл хоёулаа хамт танах руу явъя л да. Болох юм уу? Тэгвэл тгий л да. Гээд инээмсэглэн Марлагийн гараас хөдлөн баяр жаргалтай алхлаа. 5 дугаар хэсэг төгсөв. Зохиолч Үүрийн туяа. Нулимс дагсан амьдрал. 6 дугаар хэсэг. Марлаа Цэндээ хоёр инээлтэн хөтөлцөн алхацгаана. Цэндэгийн гэртэрэн хамтдаа элдвийг ярилцсан гэрийг хамт цэвэрлэж хоол хүртэл хамт хийлээ. Цэцэрлэгийн тарах цаг болж хоёр дүүг нь аваад буцаад тэдний дэрнэ. Өнөр олуула бужигналдан инээлдэх халуун дулаан гэр бүлийг харах нь Марлаа цагаахан атаархал төрж байлаа. Орой болж гэрийн бүх гишүүд цугларан халуун хоолоо идэж нэгнээ шоглон инээх нь тэр гэрээг улам бүр дулаахан болгоно. Би ч одоо явъя да. Аав ээж маань санаан зовж байгаа. Найз нь чамайг үргээд өгөө. Яах юм бэ? Чи буцаад ирэхдээ ганцаараа шүү дээ. Гэхэд том ах нь алив гуруулаа явъя. Алив Цэндээ бос гэхэд хөөх та юу болов? Юу гэсэн үг юм? Хэдхэн хоногийн дараа найз чинь гадны улс руу сурахаар явах гэж байна шүү дээ. Хизээ дахиж надаар хургуулах үлээ. Миний дүүгээс өөрцгөө шүү дээ. Тэд гурвал Марлагийн гэрэл рүү алхацгаана. Марлаа, чи үнэхээр явахдаа итгэлтэй байна гэж юу? Би ч яммааргүй л байна. Гэхдээ явахгүй бол аав улам л ээжийг зовоно. Тэгээд ч намайг явуулахгүй байна гэж хизээж байхгүй л дээ. Аав үргэлжил биднийг өөрийнхөө хүснээр байлгаж ирсэн. Надад гунигтай байна. Дахиж чам шиг найз надад олдохгүй. За найз нь 5 жилийн дараа хүрээтэл ирнэ шүү дээ. Тэр болтол харин чи өөр найзтай болж болохгүй шүү заа юу. Мэдээж чи заавал ирээрээ. Манай нааш модтай найзлах хүн олдохгүй дээ. Аха, та ямар муухай юм бэ? Үнэн л үсттэй гэж инээлтэн. Марлаа гэртээ орж ирэхэд чи яасан оройтдгийм бэ гэж сүрэн санаан зовсон байдалтай асуув. Гэтэл цаанаас нь гамбаа гарч ирэн чи миний хэлснийг ойлгоогүй юм уу? Би чамайг ямар нэгэн хэрэг тарваа гэсэн. Үгүй аваа. Би Цэндэгэнд хоол идэж байгаад үлсэж өөхөх гээд байна уу? Би чамайг цадахгүй байна уу? Тийм биш ээ. Аава уучлаарай. Би маргаашнаас оройтхгүй. Маргаашнаас чи хаашаач гарахгүй. Зөвхөн гэртээ байна. Аава, намайг уучлаач дээ. Би дахиж оройтхгүй. Шавхруу 7-оос хэдэн гуйлагчтай нийлнэ. Дээрээс нь тэр шавхруунаас нь хооллно гинэ. Чамайг завхаа тоогоогүй бол чамайг тэр шавхруун дунд чинь шидчих байсан юм. Харин чи азтай байна. Тийм айлын хүү тогтсноо их юм гэж бод. Их шигээ азтай юм гэж гээд цааш өрөөрөг орлоо. Марлаа уйлан суухад сөрөн юу ч хийж чадалгүй галтгооныхоо өрөөнд орон хий тэмээ ширээ орчин зогсно. Маргааш нөгөөдргээд олон өдөр өнгөрлөө. Марлаа хаашаач гарч чадсангүй. Өдөр бүр Цэндээ цонхон дор нэрчгээд гараа даллаад л буцна. Явх хугацаа дөгсөөр 2 хоногийн дараа гэхэд тэр өөр улсад, өөр газар, өөр орчинд сэрнэ гэхээс түүнд маш хэцүү санагдаж байлаа. Урдын л адил цонхоор харан Цэндээ хүлэн зогсно. Цэндээч болон дойроод ирж байгаа харагдахтай зэрэгцэн түүний хажууд нэгэн хөвгүүн явсан нь Алтан баяр байлаа. Марлаач яах учраа олохгүй сандран догдолж толныхоо өмнө очин үсээ нэг янзлаад буцсан цонхон дээрээ ирэхэд Цэндээ гараа даллана. Марлаач гараа зөрүүлэн даллахад Цэндээ баярлан нэмсэглээд хажуу зогсоо Алтан баяр руу зааснаа дараа нь өөрлөн зааж гараараа зүрхэн хэлбэр үүсгэн инэ. Хайртай хүүгүүнийхээ царайг магадгүй сүүлийн удаа харж байгаа нь энэ байх. Түүний зөөлөн дулаан нэмсэглэлийг хараад Марлаа улам бүр догдлоно. Яг энэ үед түүний өрөөний хаалга онгойж сүрэн орж ирлээ.
Ээжээ, би зүгээр гэд сандрахад аав чинь байхгүй байна. Бушуухан одоо зогт. Юу гэж тэр гайхахад сүрэн түүн дээр дөхөн ирээд түүнийг тэврээд ээжигээ уучлаарай. Би чамайг өөрийнхөө амьдралаар амьдруулахыг хүсэхгүй. Яг одоо яв гуйж байна. Аавда баригдаж болохгүй шүү. Ээжийнхээ юу яриад байгааг гүйцэд сайн ойлгоогүй ч ойр зүрийнхаа зүйлсийг цүнхэндээ хийгээд гарах гэсний ээжигээ тэврээд би хизээш танд гомдож байгаагүй шүү. Гэхэд сүрэн охиныхаа гарт мөнгө атгуулад хурж чадах тэр газар руугаа яв. Хизээч битгий гэртээ ирээрэй. Энэ орчлон дээр аав ээжгүй гэж бодоод амьдр. Миний охин аз жаргалтай амьдрах ёстой шүү. Аз жаргал гэдэг мөнгө биш шүү дээ гэд хазар дээр нь үнслээ. Сүрэн нулимсаа арчин үлдлээ. Марлаа тэдэн дээр гүйн гарч ирээд яг одоо надтай хамт зүгтмаар байна уу? Намайг л гэж байгаа бол та хоёр надтай хамт яваач гэхэд Алтан баяр түүний гараас хөдлөөд би чамтай хамт шүү гэд цэндээ рүү хартал тэр ч мөн тэдэнтэй хамт гэдгээ хэллээ. 6 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал. 7 дугаар хэсэг. Үе тэнгийн 3 хүүхэд гинэн томоогүй зангаар нийлэн юу хийж, юу хүлээж байгааг ч мэдэлгүй адал явдалд өөрийн ирэхгүй дурлан гүйцэхэнэ. Марлаач мөнгөө гаргаж ярин тэд хамтдаа хоол идэж гадуур зугааллаа. Орой болоход тэд хоноглох газар хайж хэд хэдэн буудалд орохыг хүссэн ч хүүхэд оруулахгүй гэсэн хариу сонсно. Энэ байдлаараа худлаа юм шүү гэж зэндээ хэлэхэд Марлаа санаа алдна. Харин Алтан баяр алив хамт явцгаая. Надад нэг таньдаг хүн бий гэд тэднийг дагуулan нэгэн жижигхэн буудал дээр ирлээ. Үүдээр нь ороход нэгийн хижээл насны ихт сууж байх бөгөөд "Гүүш Алтан баяраа, миний дүү энд юу хийж яваа юм? Эмээ нь яасан зүгээр үү?" "Эмээ зүгээрээ. Харин та бидэнд хоноглох өрөө олоод өгөөч." "Чи чинь юу ярьдаг хүүхэд вэ? Юу гэж тэгж болдгийм? Та гурав чинь насанд хүрээгүй. Дээрээс нь гэр орондоо байхгүй юугаа хийцгээж яваа хүүхдүүд вэ?" "Эгчээ, би танаас гуйж байна. Эмээ дээр оюунаа их чирчгсэн байгаа. Тэгээд чинь миний найз охин аав нь гадаад руу явуулах гээд байгаа юм. Тэгээд л гэхэд өнөөх эмэгтэй чангачга инээгээд хөөх хөөрхий гэрээс нь оргуулж яваа хэрэг үү? Та нар ч аргагүй л хүүхдүүд байна да. Эгчээ, бид мөнгийг нь хангалттай төлнө гэд халаасаа удлан нэлээ мөнгө гаргаж ирэхэд өнөө хүүхний царай өөрчлөгдөн "За яах вэ? Ганц л хонон шүү. Шууган тариад байваа. Орцгоо" гэснээ. "Алтан баяраа, маргааш гэртээ хараарай. Айлын охин гэрт нь хүргэж өг. Эмээ чинь чамайг өсгөх гэж яаж хичээж байгаа үлээ дээ. Жоохон ч гэсэн ухаантай байгаач. Сургууль соёлгүй гудамж мэдрэлсэн болох нь дутаа юу? Овоо хөрхөн даруй юм болов уу гэсэн чинь" гэхэд "Уучлаарай эгчээ. Та хэнд ч битгий хэлээрэй" гэж Алтан баяр үгийн таслан заасан өрөө рүү норхоор явлаа. Тэр гурав шөндөө элдвийг ярин инээлдэн хонцгооно. Цэндээж аль хэдийн ядарсан шинжтэй орондоо орон унтсан байлаа. Алтан баяр Марлаа хоёр цонхны дэргэд сун тэнгэр дэх од руу ширтэнэ. Өнөөдөр үнэхээр цэлмэг орой байна тийм ээ. Тэнгэр дэх оддод үнэхээр гоё харагдаж байна шүү. Ингээд чи эмээтэйгээ амьдардаг юм уу? Тийм ээ. Манай ээж намайг жоохон байхад ослоор өөд болчихсон. Харин аав өөр хүнтэй суучихсан. Тэгээд л би эмээ дээрээ үлдсэн юм да. Оо, тийм үү. Чи аавда гомддгоо? Үгүй. Тэр хүн насаараа ганцаараа явна гэж байхгүй шүү дээ. Эртхэнж амьдралаа бодснон дээр би эмээтэйгээ байхдаа илүү амар тайван жаргалтай байдаг юм. Аав уг нь намайг авч явна гэдэг л юм. Би явдаг юм уу? Яах юм? Би шинэ амьдралд нь орвол аавд минь л хэцүү байх болно. Бас би байхгүй бол эмээ минь ганцаараа хэцүүдэн шүү дээ. Тийм байх нэ гэж толгой дохиод чиний мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл үү? Сургуулаа төгсөөд эмчийн мэргэжилээ эзэмшээд хайртай хүнтэйгээ суугаад
зөндөө олон хүүхэдтэй болох. Гэхэд Марла инэв. Яасан? Тийм инээдтэй мөрөөдөл байна ч юу? Үгүй дээ. Гоё мөрөөдөл байна. Гэхдээ манай сургуулийн хамгийн шилдэг хүүхэд арай өөр мөрөөдөлтэй байх болов уу гэж бодсон юмсан. Хүн ер нь энгийн зүйлийг л хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм шигэ. Бүр хизээч биелшгүй мөрөөдөл хүсчгээд тэрэндээ хүрэхгүй болохоор урам хуурдаг баг. Биелшгүй гэдэг чинь мөрөөдөл биш гэж юу? Хэрвээ энгийн зүйл хүсээд тэрэндээ хүрэхийг хүсвэл зориг болчих юм шүү. Нэрээ тэм ч юм уу гэж Алтанбаяр инээн. Гэхдээ би эмээг аваад дэлхийн бүх орноор аялахыг хүсдэг юм. Бас манай эмээ маш гоё дуулдаг. Нэг удаа ч болов эмээгээ тайзан дээр дуулж байхыг нь хармаар байна. Чи эмээтэй хайртай бололтой. Тэгэлгүй дээ. Миний бүх зүйл шүү дээ. Гэснээ Марлаа руу харан чамтай уулзрах хүртэл. Гэхдээ Марлаа түүн рүү харан юу? Би чамайг анх харж харц тулгарснаас хойш чи гэдэг хүн миний бодлоос огт гараагүй. Марла тэрхэн зур ичингэрж за унтцгаая орой олчлоо гэд Цэндэгийн хажуугаар орон хэвтлээ. Өглөө болж Цэндэгийн нүүрэн дээр нар тусахад сая нэг сэрлээ. Энэ Марла надтай зүг унтаагүй бах та гэд босон Алтанбаярын хажууд гайтал байсангүй. Ариун цэврийн өрөөнд хасан ч байсангүй. Алтанбаярыг дуудан Марла хаашаа явсныг мэдсэн үү? Юу? Шөнө миний хажуугаар ороод л унтсан штэ. Байхгүй юм штэ. Юу? Тэр хаашаа явсан гэж гээд шууд босч ирэн ийш тийш хартал ширээн дээр нэгэн цаас байлаа. Түүнийг дэлгэн хартал Марлагийн захив. 7 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 8 дугаар хэсэг. Унтаад л байна уу? Хичээлээсээ хоцорлоо шүү дээ. За тоглосон юм аа. Та хоёртойгоо нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөс нь маш их баяртай байна. Би хизээч ийм ад жаргалтай өдрийг өнгөрөөж байсангүй. Та хоёр бол миний учирсан хамгийн сайхан хүмүүс билээ. Юу ч хэлэлгүй явсанд уучлаарай. Би яг үнэндээ хэн нэгнийг надаас болж хохирохыг хүссэнгүй. Цэндээ чи бол миний хамгийн сайн найз. Чамд минь сайн сайхан гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үргэлж энэ эерэг зангаа бусдад түгээж яваарай. Намайг буцаад ирэхэд чи ямар нэгэн их сургуульд ороод заавал төгсчихсөн байх шүү. Алтанбаяраа чи мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Харин хизээ нэгэн өдөр би буцаж ирэхэд чи мөрөөдлөө биелүүлээгүй байх юм бол би чамтай суухгүй шүү гэж захиандаа бичсэн байлаа. Марла өөрөөр босон Цэндэ Алтанбаяр хоёрыг сэрээхгүй гэж хичээн бослоо. Цүнхэнд байсан бал цаасаа гарган хичээнгүлэн захиа бичиж үлдээлээ. Өрөөнөөс гарахдаа эргэж нэг хараад би заавал ирнэ. Тэгээд гурвуулаа жаргалтай уулзцгаая гэж хэлээд гарч авлаа. Надаас болж олон хүмүүс хохирч болохгүй гэд амандаа дахин хэлсээр гэрийнхээ гадаа ирлээ. Гэртээ юу болсныг маш сайн мэдэж байлаа. Өөрийг нь байхгүй явсныг мэдээд аав нь ээжийг нь зүгээр өнгөрөөхгүй нь мэдээж. Уртаар сурд амьсгаа аваад гэртээ орж ирлээ. Хав харанхуй байх бөгөөд чимээ энэргүй байлаа. Аав ээжийнхээ өрөөний хаалгыг сэмээрхэн онгойлготол ээж нь шалан дээр хэвдэж байлаа. Ээжээ, та зүгээр үү? Сэргэлдээ гэхэд сүрэн нүдээ арай хийн нээж түүний амнаас цус гарсан байх бөгөөд нүүр ам нь бүхэлдээ хавдаж бөхөрсөн, биеийн шалбарж бөхөрсөн хэсэг нь зөндөөн байв. Чи яагаад буцаад ирэв вэ? Ээжээ, би таныг ийм байдалд үлдээмээргүй байна. Уучлаарай. Таныг орхиж авсанд уучлаарай. Би зүгээрээ. Чи явах хэрэгтэй байсан юм. Чи миний алдааг давтах ёсгүй. Та юу яриад байгаа юм бэ? Та юу ч битгий яар. Одоо та 50 амрах хэрэгтэй гэд арай ядан өргөж түшиж явсаар орон дээр нь хэвдүүллээ. Өвчин намдаах эм өгөөд хажууд нь хэсэг сув.
Би муу ээж юм аа. Чиний төлөө юу ч хийж чадсангүй. Би охиныхоо ирээдүг өөрийн гараар нураачихлаа. Уг нь ээж нь чамайг сайн сайхан явуулахын тулд. Хаалга онгойг чимээ гарлаа. Гамбай хэдэн хүмүүстэй хамт орж ирэн марлааг харснаа шууд л алгадав. Сүрэн босч ирэх гэсэн боловч тэнхийг хүрсэнгүй. Чи юм уу зол босго. Надаас зугтаах гинэ. Тэр чигээр явчихгүй яасан юм. Ээж чигээ бас мөнгөний амтанд дуртай байх нэ. Тийм үү? Гэд ахин цохих гэснээ болж чи өвдөөс хойш нисэн. Ойлгов уу? Аливж авахаа тэлд дуулга. Тэд өнөөдөр нисэх ёстой. Гэд өрөөнөөс гарлаа. Марлааж уйлж ээжтэйж үг хэлэлгүй өрөөнд орлоо. Хувцаа бэлтэн суухдаа тэр аавыгаа яагаад өөрт нь ингэж дургүй болсныг ойлгож чадахгүй уйлдсан. Өрөөнд доторх өөрийн зүйлсээ янзлаж байх зууртаа Алтан баярт зориулж бичсэн захианы ноорг олдно. Эхнээс нь уншаад надаас ийм сайхан үг гарсан байх нэ. Баяртай. Анхны хайр минь. Хэрв чи намайг хүлээж чадвал би заавал ирнэ. Гэд захиаг элгэндээ тэрв. Гадаа нэгэн танил хоолой марлаа гэж дуудах сонсогдно. Марлаа хармаар байвч тэр хоолойн эзнийг таних байсан учраас харахыг хүссэнгүй. Марлаа гараад ирэлдэ гэж улам жанх дуудана. Намайг уучлаарай. Би яаж чадахгүй. Зүгээр л яваад өгөөч. Гуйж гэж уйлна. Хажуу өрөөнөөс энэ муу новш хэн болоод гэх аавынхын дуу гарахад марлаа айд сандран аав дээр очиод ааваа гуй хэрэггүй тэр хүнд битгий муу зүйл хийгээчтэй. Би явна. Ааваа уучлаарай гэж өвдөг сөхрөн гуйв. Оо за чи яг ээж шиг юм гэж намайг хоёр дахь уурдагдана гэж бодсон уу? Алив гараад тэр муу новшийг энэ байранд хизээж ирж чадхааргүй болгоодох гэж хамт ирсэн гурван туслагтай тушаал болгов. Битгийлдэ хэрв та тэр хүнд гар хүрвэл би явахгүй. Жавхаа болон аавд нь таны талаар бүгдийг хэлэх болно. Йоо чи одоо намайг сүрдүүлж байгаа хэрэггүй. Инээ түрчглээ. Би энэ залууг чинь алчхаж чадна шүү. Хэрв чи тэр үед яг наад үгээ миний өөдөөс хэлээд суул та. Хаалганы хонх дуугарлаа. Түүний туслах залуу хаалгыг нээхэд жавхаа аавынхаа хамт зогсож байлаа. За бүх зүйл бэлэн үү гэж дорж инээмсэглэн орж ирэхэд дөнгөж сая л охин луугаа харж байсан тэр ширүүн харц зөөлөрч түүн рүү инээмсэглээд бэлэн байлгүй дээ. Манай марлаа явахдаа догтлоод өглөөр дуусаад бүх юма бэлдчихсэн тийм ээ гэж түүн рүү харан толгой дохиход марлаач мөн толгой дохив. За орцгоо цаав алив марлаа хүн ирчгээд байхад цаавнд бэлдээж гэд тэдний зочны өрөө рүү дагуулan орох зур марлагийн чихэнд тэнийг юм хийгээд үзээрэй. Би энэ гадаа байгаа бандиг чинь хизээж дахиж орилохорг болгоод өгч чадна шүү гэж хэлээд цааш авлаа. 8 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 9 дугаар хэсэг. Марлаач дахин юу ч дуурч чадалгүй галтгоонд орон цай бэлтлээ. Бэлдсэн цагаа тэдэнд авчирч өгөхөд танаа хүн эзгүй байгаа мó гэх доржин асуултанд гамбаа царай нь хувьсгийн өөрчлөгдөөд үгүй би энэ өвдөд дээрээс нь охиноо олон жилээр 20 орн руу явна гэхээр сэтгэл нь тавгүйдсан бололтой юм. Өчигдрөөс хойш орноосоо боссонгүй гэж яринга марлаа руу харлаа. Марлаач харцнаас нь дальдчин бошуухан цайгаа өгчхөд өрөө рүүгээ яв. Түүний араас жавхаа даган өрөө рүү норлоо. Чи яах гэж яваа юм? Зүгээр л ойрд чиний өрөөнд орж ирээгүй юм байна. Яг л хэвээрээ байна шүү. Хоёулаа багада тоглодог байсан. Яг л тэр хэвээрээ. Яагаад өөрчлөгддөггүй юм бэ? Намайг дурсах гэж үү? Гэхэд чи тоглоод байна уу? Надад чамтай тоглох тэнгэл алга. Би сая чиний хайртай залуу харсан. Бас аавч мөн адил. Гэхэд марлаа түүн рүү харан тэгээд юу гэж? Тийм ээ, тэрэнд би хайртай. Тиймээс аавдаа
надтай хамт яммааргүй байна гэд хэлэлтэй. Чи угаасаа сэтгэлгүй хүнтэй хамт явж яах гэсэн юм бэ? Марла, би угаасаа чамайг авч явна. Чиний наад сэтгэл чинь хэнд ч байсан хамаагүй. Харин чи намайг дагаж явахгүй гэвэл энэ залууд чинь таагүй зүйл тохиолдох байх та. Өөр хиймэн 100 дараа өнгөрөх ч юм уу? Аль эсвэл өөрөө 100 дараа өнгөрөх ч юм уу? Ер нь хүний амьдралд юу ч тохиолдох үлээ дээ. Тийм биз дээ. Чи л ухаантай байвал амьдрал өрөнд төрөл өрнө шүү дээ. Чи ч бас ааваас ялгагдах юм алгаа. Би чамайг арай өөрөөр дүгнэж авсан юмсан. Чи ч адуус олжтэй авхаа. Түүнд дөхөж ирээд хазрын зөөлхөн илээд чи хэдхэн цагийн дараа минийх болно. Аль эсвэл тэр залуу чинь Тэнгэрийнх болно шүү. За ухаантай л аж үзээрэй дээ. Гэж жуумалзан инээх нь Марла охины дургийг маш ихээр хүргэж байлаа. Гэвч тэр тэдний эсрэг юу ч хийж чадахгүй гэдгээ маш сайн мэдэж байв. Цонхоор сэмээрхэн нуугцаар хардал Алтанбаяр сандалд суусан хэвээр байх аж. Удалгүй түүн дээр цэндээ зармаг авчирч өгч байгаа харагдлаа. Гэвч тэр авсангүй. Удалгүй тэдний нисэх цаг ойртож онгоцны буудлын руу хөдлөх болов. Марла, охин минь болж байна уу? Гэж гамбаа ихэд элдэг асуух нь түүний бүр их дургүй хүргэнэ. Арай болоог байна. Би ховцоо бэлдэж дуусаагүй байна. Жавхаа. Зүгээр дээ. Марла чи өмссөн хувцастайгаа явахтаа л болно. Би очиод чамд хувцс хэрэглэх чинь бүгдийг нь шинээр аваад өгчихье. Би додол хөдлөхгүй бол хоцрох гээд байна. Марла ч чухал гэсэн хэдэн зүйлсээ цүнхлэн ахин нэг гар дээш барин гарч ирлээ. Ээжийнхээ өрөөнд орон түүнийг үнсээд ээжээ, охин нь таньда хайртай шүү. Би хизээж танд гомдож байгаагүй шүү. Би бодорой. Охин нь удахгүй ирнэ. Гээд ээжийнхээ газар дээр үнсээд нулимс унгаан шуудхан л өрөөнөөс гарлаа. Ингээд тэд гэрээс гарч ирэхэд Алтанбаяр цэндээ хоёр Марлай дээр гүйн ирлээ. Гамбай хориглох гэхэд жавхаа. Зүгээр дээ хаа. Найзуудтайгаа салах ус хийгэлдэ. Хизээч уулзтай үлээ гэж хэлээд машиндаа суулаа. За 5 минут шүү. Тэнийг зүйл хийвэ гэж чихэнд нь гамбаа шивнэлээ. Чи ингээд явшиж болохгүй шүү дээ. Чи бид хоёртой хамт зүгтааж болох байсан гэж зэндээ хэлэн түүний гараас барин чи аавдаа хэлчих. Би үлдмээр байна гэд. Чи миний аавыг ямар зантайг мэдэж байгаа зү? Би та хоёртой явж чадахгүй. Чи эрн эцтэй гэж Алтанбаяр хоолой зангируулан асуулаа. Тийм ээ. Би заавал ирнэ. Тэгвэл би чамайг хүлээнэ. Чи хэр удах вэ? 4 жил. Биш ээ. 5 жил. Хамаагүй. Би чамайг 10 жилч хүлээж чадна. Сайн яваарай. Би одоор мань бэлэг үүнийг харах бүрдээ намайг дурсаж яваарай гэж гарт нь атгууллаа. Марла хальт харвал зүйлд байхаж шуудхан л халаасандаа хийв. Муухай охин намайг орхиод явчихаар би яах болж байна гэд зэндээ түүнийг тэрэн уйллаа. Марла одоо суу явъя хоцрох нь байна гэж гамбаа уурлангуй хэлэхэд Марла яран машин руу алхлаа. Тэр суух гэснээ эргэж харангүйгээд Алтанбаярыг чангаас чанга тэврэв. Би ирнэ. Намайг хүлээгээрэй. 5 жил шүү гэж жихэнд нь дахин шивнэв. Буцаад машинд очин суулаа. 14 цагийн нислэгт жавхаа Марла хоёр хамт суулаа. Чи анх удаа нисэж үзэх гэж байгаа лөө? Би тэгэхээр би чиний дэргэд байна гэд гараас нь хөдлөх гэтэл гараа татан авав. Одоо бүх зүйл буцааж болохооргүй болсон. 9 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 10 дугаар хэсэг. 5 жил гэдэг харамсан сумд өнгөрчээ. Энэ хугацаанд Марла жавхаа хоёр хоёул хичээнгүйлэн суралцаж сургуулаач амжилттай төгсцгөө.
Марлаа 1 сарын өмнө их сургуулаа төгссөн бол Жавха яг энэ өдөр сургуулаа төгсөж байлаа. Марлаа түнд гинти бэлэг барихаар гэртээ түүнийг ширээ засан хүлээн суув. Байн цагаа харан одоо л ирж байх ёстой доо гэж амандаа бовтнон зассан ширээн дээрх зүйлсээ ганц нэгийг амруугаа хийн суулаа. Утас руу залгамаар байвч өөр хотод байгаа гэд удлаа хэлж түүнд гинтийн бэлэг барихаар шийдсэн байсан тул залгаж чадсангүй. Өнөөдөр нэрээ төгсөлтийн үдшилтэд тэрэн дээрээ орж байгаа юм болов? Уг нь надад орохгүй л гэж хэлсэндээ. Арай над дээр ирэх гээд явчихсан юм биш байгаа. Нэг залгаад үздэг ч юм билүү? За ангийнхнаа хараад сэтгэлэн догдлоод үдшилтэд орохоор л болсон юм байлгүй дээ. Нойр хурч байна. Жоохон амраад авдаг юм билүү? Гэд унтлагын өрөө рүүг орох гэдэл хаалга онгох чимээ сонсдлоо. Марлааж догдлон шуудхан ширээн дагуур орон нуугдлаа. Чимээ чагнан чимээгүйхэн суудал тэр ганцаараа биш байгаа нь мэдрэгдэнэ. Нэг эмэгтэй хүний эрхлэн инээхэн сонсдлоо. Марлааж гайхан найзны болов уу гэд гарч ирэх гэснээ хийсэг ажим тэдний байгаа зүг рүү харвал Жавха нэгэн Америк эмэгтэйдээ янаглан зогсож байхыг харлаа. Шуудхан ширээн дороос гарч ирэн "Чи юу хийж байгаа юм бэ?" гэж сандрах, гайхах, айх, гомдох зэрэгцэн түүнээс асуув. Жавхаад сандран өнөөх эмэгтэйг өөрөөсөө түлхэн "Хайрт минь, энэ нөгөө юу чи буруугаар ойлгоод байна" гэхэд өнөөх эмэгтэй хаалгаар гарan одов. "Чи арайч дээ. Чи хизээнээс эхэлж намайг хуурч байсан юм бэ? Энэ олон жил хуурч байсан юм уу?" "Үгүй дээ. Чи буруугаар ойлгосон байна. Би согтоод алдаа гаргачихаж юу гэж дээ? Юу боллоо гэж би чамайг хуурах үлээ дээ. Энэ манай ангийн охин чи таниа нэстэ. Яагав? Би чам дээрж байсан шүү дээ. Надад хайртай болчихсон гэд араас гүгээд байгаа гэд. Чи бид хоёр энэ олон жилүүдэд бие биенээс алхамж холдоогүй. Би чамайг яасан гэж хуурах юм бэ?" "Тийм ээ. Чи бид хоёр холдоогүй. Гэхдээ 7 хоногоор ажлаар холдоод явхад чи намайг хуурчж байгаа юм уу? Тэр тусмаа чи бид хоёрын амьдардаг гэрт үү?" "Үгүй. Үнэхээр уучлаарай. Би согтчихсан байж үнэхээр уучлаарай" гэж түүний өмнө өвдөглөн сууж түүний гарыг атхан түүнээс уучлал гуйлаа. Марлаа юу ч дуурсангүй харин түүний нүднээс нулимсэл урсан гарна. "Энэ бүгдийг чи надад бэлдсэн хэрэг үү? Ямар гоё юм бэ? Хайраа баярлалаа. Би гэж тэнэг толгой тэгхэд ийм юм хийж байдаг. Чи үнэхээр согтуу байсан болохоор энэ удаад ийм үйлдэл гаргасан уу? Өмнө нь ийм зүйл болоогүй юу?" "Болоогүй. Би чамд ээжийнхээ нэрээр тангаргалъя. Яасан гэж ийм сайхан харигаа хуурах юм бэ? Хоёулаа хоолой идэ. Миний хараа. Ямар гоё ширээ засаа вэ? Суучгал та" гэж түүнийг сандал дээр суулгаад өөрөө ширээн дээрх хоолоос том халбагдан идэнэ. "Хараа. Энэ юм бэлэг юм бэ? Чи бэлэг хүртэл бэлдчихсэн байсан юм уу?" гэд нарийнхан хайрцагтай зүйлийг аван задлах гатал Марлаа булааж аван "Чи энэ бэлгийг хүртэх эрхгүй. Зүгээр над хоолой ид" гэд бэлгээ барин өрөө рүүгөө уурлан орлоо. Жавхаач араас нороод "Хайрт минь, намайг үнэхээр уучлаарай" гэд хажууд нь суугаад түүний гарыг атхан "Чи санаж байна уу? Хоёулаа хүний нутагт ирээд ямар байдалтай эхэлж байлаа да. Чи намайг яг л өстнөө харж байгаа мэт ширтэж араатантай байгаа мэт аашилдаг байсан. Би чамайг өөр юм болгох гэж ямар их зүйлийг туулж байж өөр юм болголоо доо. Тийм байж чамайг яаж хурах вүлээ? Хэрвээ би ирээгүй байсан бол чи намайг хурах байсан мэт. Тийм ээ, тэгэх байсан. Тиймээс л чи ирчихсэн байж шүү дээ. Бурхан чи бид хоёрыг учруулсан нь ямар нэгэн шалтгаантай. Чи энд өнөөдөр ирсэн ч шалтгаантай. Чи бид хоёр хизээч салж болохгүй тийм л хосууд гэсэн үг. Тиймээс л чи бид хоёр хоёулаа энд ингэж сууж байна шүү дээ. Би чамайг алдмааргүй байна. Чи миний бүх зүйл гэд түүнийг үнслээ. Марлааж энэ удаад түүнээс татгалзаж чадсангүй. 10 дугаар хэсэг төгсөв.
Зохиолч өөрийн туяа. Нулимс дагсан амьдрал. 11-р хэсэг. Хайртай, саяны жижигхэн хайрцагт юу байсан юм бэ? Чи надад ямар бэлэг бэлдсэн юм? Тэр их үн цэнтэй. Гэхдээ би тэр бэлгийг өнөөдөр өгмөөргүй байна. Дараа нэг гоё өдөр өгье. Инхээр харин улам их хармаар санагдаад байна шүү дээ. Юу юм бэ? Харцгаая л да. Гэж түүний гжигдэн инээлгэхэд марлаа чанга инээгээд ариад нь түүний гараас мултран үгүй болохгүй гэж хэлээд өнөөх хайрцагтай зүйлээ хувцсныхаа хамгийн доор нь хийгээд энгэрт нь тэрврүүлээд хоёулаа сургуулаа төгсчихлөө. Одоо юу хийцгээх вэ? Миний хайр шинэ ажилдаа үргэлжлүүлж ажиллаад харин ажил олж хиндэ. Тэгээд хоёулаа эндээ амьдраад л ах хэрэггүй. Чи ямар байгаа юм? Эсвэл хоёулаа өөр хот руу нүүх юм уу? Шинэ газраас шинэ амьдрал эхлэх үү? Би Монгол руугаа буцмаар байна. Юу? Яагаад? Чи тэнд яаж амьдрна гэж? Чи ээж аав хоёрын ярихыг сонсоо үздэй. Аав сайдын ажлаа өгчихсөн тэтгүүртээ гарчихлаа. Одоо манайх гэдэг айл урдны адил эрх мэдэлтэй баян байха болсон. Харин танаа аав эрх мэдэлтэй хэдэж чи бид хоёрыг өд хорхоноос долоондор үздэг үздэй. Залуухан амаргаа эрхлүүлэхээс өөрийг танаа аав ямар мэдэх вэ штэ. Хоёулаа тэнд очиод байрч байхгүй, ажиллаж байхгүй штэ. Ер нь юу ч байхгүй. Мэдчихэв үү? Тийм л дээ. Гэхдээ хоёулаа юунад тулд гадаад сурч төгссөн билээ дээ. Гайгүй цалинтай ажил олж хийгээд бүхнийг тгээс эхэлж өөртөө бүхнийг босч болно шүү дээ. Марлаа, чи юу ч ойлгохгүй байгаа юм уу? Яаж амьдрна гэж хэн нэгэн бүдүүн даргын дор загнуулаад багахан цалин аваад хоногийн хоолоо арай гэж залгуулж илүү ч идэхгүй, дутууж идэхгүй, өнөө мургаш аргацааж амьдрах хэрэггүй. Морь нохоо метамралтгүй урт цагаар ажилласан ч эндхийн үйлчлэгчээс долоондор цалин авна гэдгийг чи эрхвш ойлгомоор юм да. Гээд хувцас өмсөн орноосоо бослоо. Тэнц ч гэсэн хүмүүс амьдарч болоод байна шүү дээ. Хоёулаа болгоно. Хайр байхад болохгүй зүйл байхгүй шүү дээ. Марлаа. Чи нэг зүйлийг мэддэг болтой. Хайр байлаа гэд бүхнийг авчихдаг юм биш. Чи бид хоёр энд ирсэн өдөө зэрэгтэй боловсрал эзэмшиж өсөж өгөхгүй амьдарсан чинь чиний над өмсөж зөөж эдэлж хэрэглэж байгаа чинь хүртэл энэ хараалцсан мөнгнөөс чинь болж байгаа гэдгийг. Хайр чинь мөнгөний хажууд юу юм? Юу ч биш шүү дээ. Марлаа түүнийг алгадав. Би чамд хайртай болохоор хүний газарт энэ олон жил амьдарсан. Хэрвээ би чамд хайртай болоогүй бол аль эртээ Монгол руугаа буцчих болсон юм. Чи миний ээж яаж зовж амьдарч байгааг мэдэх үү? Хаана юу хийж яваа нь мэддэхгүй байна. Хамгийн сүүлд аавд хаягдахдаа гудамжинд архичин болоод хэвдэж байсан гэдгийг л би танай ааваас сонссон. Түүнээс хойш 3 жил өнгөрлөө. Одоо болтол сурагчмын алга. Би охин нь байж ээжигээ яагаад тэгж амьдруулах ёстой гэж чи намайг яаж амьдрах гэсэн юм бэ? Хүний газар амьдрах сайхан байна гэж бодоод байгаа юм уу? Хаашаач харна харь орны хүмүүс. Өвдөө зовход зориод очих аль эсвэл ивэ мэндэ гэд чи бид хоёрт туслах хэн байгаа юм бэ? Муу санж их орон төрсөн газар минь шүү дээ. Тийм ээ. Миний аав одоо танай ааваас илүү эрх мэдэлтэй болсон. Тиймээс л чиний уур хүрээд байгаа үсттэй. Өөрт долгонож явсан хүн одоо очиход нь чи өөрөө долгонох болчиход байгаа учраас чиний бардам зам хөдлөд байгаа тийм үү? Чамд би хайртай болоогүй гэж бодоход битгий хүргэж. Тэр бардам зангаас чинь илүү өөр зүйл хараал эзэн эрх мэдэл мөнгнөөс чинь илүү хэрэгтэй зүйл зөндөө байдаг юм штэ. Би уг нь энийг чамд арай өөрөөр өгье гэж бодож ирсэн юм. Гэхдээ одоо өгөх хэрэгтэй юм шиг байна. Чи бид хоёр Монгол руугаа буцах хамгийн том шалтгаан энэ байх. Гэд өнөөх хайрцагтай зүйлийг түүн рүү зөөлөн шидчихэд угаалган өрөөрөгүй явлаа. Жавхан өнөөх хайрцагтай зүйлийг задлаж үзтэл түүний дотор жирэмсний тест байлаа. Эргүүлэн сайн харвал 2 зураас байхаж.
Хайртаа. Энэ юу юм бэ? Энэ үнэн үү? Үнэхээр чи бид хоёр хүүхэдтэй болчихсон юм уу? Чи үүнийг надад эртхэн хэлэхгүй яасан юм? Хараа гэж түүн дээр очин түүнийг чангаас чанга тэрвэрэд амьдралын минь хамгийн том аз жаргалыг надад бэлгэлсэн чамдаа маш их баярлалаа. Тийм ээ. Би аав болох нь ямар гоё юм бэ? Тэгье. Хоёул Монгол руугаа буцъя. Их орондоо очоод ээжийг ч нолоод хүүхдээ дөрвүүлээ сайхан амьдрнаа. Би чамд амлаж байна гэж баярлан түүнд хэлэхэд Марлагийн нүднээс баярын нулимс урсан гарна. Нулимс дагсан амьдрал 12 дугаар хэсэг. Тэд нутаг буцах болсондоо маш их баяртай байлаа. Жавхаа Марлаа хоёр бүх ажлаа зохицуулаад Монгол руугаа аз жаргалтай догдлол дүүрэн эх орныхоо зүг нислээ. Өвлийн үлрэлт ирснийг ч хэлэхүү нисэх онгоцны буудал дээр буухад хүйтэн байлаа. Угаас Монголынхон цаг агаарыг мэддэг учраас дулаан ховцоо өмсөн гадаанс такси барин Жавхаагийн гэрлөө хөдлөв. Хаалганы хонх дуугарч Жавхаагийн ээж хаалгыг нээн нүдэндээ ч итгэсэнгүй. Зүүдэндээ хүртэл уулзаж чадахгүйтэй гомдоллон шөнө бүр уйлан сандаг байсан өрн түүний өмнө инээгээд зогсож байлаа. Шуудхан л тэрэн авч үнсээд "Хөгшөө, чи хэн ирснийг хараач" гэхэд "Хэн бэ?" гэд үүд рүү таяг тулан алгуурхан алгасаар дорж ирлээ. Хүүгээ хараад баярлсандаа өнөөх таягаа шидэж орхиод "Хөө минь аашгүй дээ. Ингээд ирдэг чинь болоо доо" гэж эцэг их үр гурав уулзалтана. Марлаа Жавхаа хоёрч хоол цайгаар дайлуулан амууралдан асуух асуултанд дунд булагдана. Энэ завшаарнаар Жавхаа өнөөх баяртай мэдээгээ ээж авдаа дуулгалаа. "Аваа, ээжээ. Бид та хоёртоо бас нэг баяртай мэдээ дуулгах гээд. Эх орондоо ингээд ирэх болсон хамгийн том шалтгаан маань энэ юм шүү дээ." "Юу юм дээ миний хөө" гэж ээж нь Жавхааг ахин нэг үнэрлээд "Юу ч байсан та хоёр минь ингээд ирсэн нь ээж авдаа хамгийн том бэлэг юм шүү дээ." "Үгүй ээжээ, үүнээс ч илүү сайхан мэдээ байгаа. Аав ээж та хоёр удахгүй эмээ уулзгаана." "Тэгэхээр миний охин чинь" гэж дорж Марлаа руу харахад Марлаа нэмсгэлэн толгойд оглоо. "Ээж нь ч нэг юм гадарлаад байсан юм уу? Нэг том цагаан могоо зүүдлээд байсан юм. Их учиртай байжээ. За яамаа да миний хөөхтүүд" дорж баяртай байсан ч үе үехэн гүн бодолд автан сууна. "Аваа, та зүгээр үү?" гэж асуух Жавхаагийн дуунаар сая нэг ухаан орон "Аав нь хуучин цагт ч та хоёртоо хүссэн байр машин ажилгээд бүхнийг өгч чадах байлаа. Харин одоо бол аавд нь чадах юм хомос болж. Уг нь аав нь та хоёроо ирэхэд хэдэн цаас хадгалчихсан бас байр бэлдчихсэн байсан юм. Даанч. За хүүхдүүд өөрсдөө болно шүү дээ" гэж түүний яриаг бушуухан шиг таслаад "Тэгээд та хоёр минь бүр ирчихсэн биз дээ? Тийм ээ, эндээ одоо амьдраад л байна да. Аваа, зүгээр дээ. Бид хоёрт хадгалсан хэдэн төгрөг байгаа. Тэр мөнгөөрөө эхний удаа байр авчихад болох байх. Бусад зүйлийг нь хүүн өөрөө ажилд орчиход болгочихно. Та бүү санаа зов. Харин хэдэн жил та хоёроо тэжээглэсэн шүү дээ. Тэгээд ч хүүн аа болох гэж байна. Одоо өөрөө амьдралаа авч явах цаг болсон. Аав ээжээ" гэхэд сая нэг доржийн санаа амрах шиг хүүгээ багтан харна. "Марлаа миний охин аав ээжтэйгээ холбоо барьсан уу?" "Үгүй, чадаагүй. Ээж хаана байгааг мэддэхгүй. Аав харин миний дуудлаганд хариу өгөхгүй л байна." "Тэр тэгнэ. Танаа аав төрөл арилдсан." "Дорж минь охины сэтгэл юм хийх нь юу гэж тэгж хэлж болдгийм? Миний охин хэд хоног амарч байгаад ээжийнхээ сургийг олвол харин аавын чинь хувьд бол"
За. Миний охин өөрөө мэднэ үсттэй. Хараа, хоёлаа маргааш гарч ээжийг хаах уу? Уучлаарай. Харин маргааш нэг компанид ажлын ярилцлага өгнө гэд тохирчихсан байгаа юм. Миний харин нөгөөдөр болох уу? Тийм үү? За тэгвэл би ганцаараа явъя да. Ганцаараа юу? Энд чамд найз байхгүй юу? Найз нөхөд чинь байвал уулзах юм уу? Тэгээд хамт хайвал. За, хайрт нь ямар найз байх вүлээ дээ. Сургуулиаш төгсөж чадалгүй явчихсан. Одоо ч тэгээд бүгд намайг мартай байлгүй дээ. За. Ямар тач ганцаараа битгий яваа. Аюултай шүү. Маргааш ажлаа зохицуулчаад нөгөөдөр хамт явъя. Харин маргааш миний хайр сайхан амраад ав. Үгүй. Би гадагш гармаар байна. Ээж аав хороос санаа зовоод ах юм аа. Өдөр чинь надад хоол цай хийж өгөөд л амар гэд юунд ч хөргүүлэхгүй юм. Тэгвэл сайхан гарч гадуур алхаад хотынхоо хөгжил дэвшилтэд танилцах юм уу? Хуучин сургууль дээр очиж гоё дурсамжаа сэргээсэн ч яах вэ? 12 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 13 дугаар хэсэг. Дурсамж уу гэд хүзүүндэх зүйлдээ эмрэн толинд харлаа. Хараа, одоо унтаж амрах уу? Миний хар хөөрхөн байна. Наад толиноос чинь би чамайг харамлмарыг харах юм. Нэрээ хараа, чи наад зүйлдээ яагаад хүзүүнээсээ салгадгүй юм? Би чамайг өөр зүйл зүүчгсэн эсвэл тайлчсан байхыг хизээж хараагүй юм байна. Наад зүйлдээ чинь ээж өгсөн юм уу? Үгүй дээ. Ээж намайг явхад үг дайснаас биш. Бэлэг тагаагүй. Харин үнийг маш онцгой хүн надад бэлгэлсэн юм. Гэн гэж чухалчлан асуухад манай 10 жилийн найз маань өгсөн юм аа. Тийм байлгүй дээ. Нөгөө чамайг явах гэж байхад ирээд уйлж унжаад байдаг банд өгсөн болов уу гэж бодлоо шүү. Тэр нэрээ чиний хувьд мартагдсан айз болсон тийм ээ. Марлаа чимээгүй л толгой дахин. Гэхдээ тэр түүнийг үргэлж дурсан сандаг байлаа. Маргааш хоёулаа хамт гарна шүү гэж хэлээд тэд амарцгаалаа. Өглөө жиртлэн босож ээжийнхээ бэлдсэн цаг хоёул амтлаад гарцгаалаа. Миний хараа хаа хүрэх гэж байна да? Би юу? Сургууль ордог юм уу? Тэгээд харин маргааш чамтай хамт гарч хоёулаа ээжийг олноо за гэд түүнийг сургууль дээр нь буулгаад өөрөө цааш явлаа. Хүүхэд насных нь хамгийн торонд дурсамж гэсэн энэ л газар түүний сэтгэлд тодоос тод дурсамж болон үлдсэн байлаа. Хэдий өөрчлөгдөж шинчлэгдсэн ч тэр сургуулийнхаа хаалгаар орохдоо яг л өчигдөрхөн л хүүхэд байсан мэт санагдана. Энэ удаа бүх зүйл өөр байх аж. Анги танхимаа эргэн нэг хараад буцан гадаан нь гарч ирэхэд хоёр охин хөдөлцөн хажуугаар нь зурна. Чи 10 бэгийн сүхэгийн дугаарыг мэдэх үү гэж ярилцсан өнгөрөх энэ л охтууд өөрийг нь болон хамгийн сайн найз Цэндэг нь мөн санагдуулна. Сургуулийн гаднаас Цэндэгийнх ихэд ойрхон харагддаг байсан ч энэ удаа харагдсангүй. Урдуур нь халахлан баригдсан өндөр барилгууд түүний дурсамжийг хаах мэт санагдана. Хамтдаа алхдаг байсан тэр газар өөрчлөгдсөн ч гэсэн дурсамжаараа хөтлүүлсээр Цэндэгийн гэрийн гадаа ирлээ. Хашааных нь хаалга онгорхой байх бөгөөд нэг шинэ гэр хашаанд нь нэмэгдэн баригдсан байлаа. Хаалгыг нь цогхоход нэг жаахан хүү гарч ирэв. Сайн уу? Миний дөө Цэндэ гэж хүн амьдардаг уу? Үгүй. Тийм үү. Нүүч гисэн байх та. За баярлаа. Миний дөө гэд явах гэтэл та манай Цэндэгчийг яаж таньдаг юм бэ? Чи Цэндэгийн дүү юм уу? Түүний дүүнэрүүдэд том болчихсон л байх ёстой доо гэж бодохтой зэрэгцэн. Тийм ээ. Гэхдээ энд амьдардаггүй юм. Өөр гэрт амьдардаг. Тэр гэр нь хаана байдаг юм? Чи энд хинтэг амьдардаг юм бэ? Гэр нь үү? Эндээс жоохон хол. Би аав ээж
эмээ өвөө бас дүүтэйгээ амьдардаг гэж хэлэхэд ахынх нь хүүхэд болохыг мэдэж авлаа. Түүнд цүнхээ уудлан байсан хэдэн задгаа мөнгө өгөөд миний дүү энэ мөнгөөр дуртай зүйлээ авч идээрэй цаа. Баярлалаа өгчээ. Гэхдээ та яг хин юм бэ? Ягаа надад хүртэл мөнгө өгөөд байгаа үлээ? Игч нь уу? Игч нь цэндээ игчийнх нь найз байгаамаа. Хөөх, манай игч ийм хөөрхөн найзтай байсан юм уу? Та үнэхээр хөөрхөн юм аа. Баярлаа. За игч нь явлаа. Баяртай. Гэд гараа даллан цааш явлаа. Өнөө хүүч сэтгэл дүүрэн хаалгаа хаагаад ээжээ гэж дуудан цааш гүйлээ. Хаа хүрхээ үл мэдэн алгуурхан алгасаар нэгэн байрны үүдэн дэх сандал дээр хэсэг суулаа. Утсан дуугарч харвал жавхаа залгаж байлаа. Миний хайр хаана байгаа юм? Чиний болгосон газраас холгүй байна. За. Хайр нь ажилд орчихлоо. Хөөх тийм үү? Мундагштай миний хайр. Гайгүй өндөр цалинтай бас баг ахлах ажил томилогдлоо. Тийм үү? Ашгүй дээ. Хайртай баяр хүргэе. Гэхдээ хараа. Харин өнөөдөр жоохон оройтх бололтой. Яагаад? Өнөөдөр харин энэ компани гүйцэтгэх захирлын төрсөн өдрөө минь ээ. Залуу хүн байдаг юм байна. Тэгээд намайг төрсөн өдөртөө урьсан юм. Тийм үү. За. Тэгвэл чи намайг ирээд авчих. Тэгээд хамт хараад орой гарах юм уу? Миний хараа өөрөө явчихаа. Харин бас ганц хоёр ажлаа амжуулчихад тэгээд шууд төрсөн өдөр дээр нь очино. За ойлголоо. Хоолой дээрээ. Ойлголоо. Хайртай шүү. Гэд удас таслагдлаа. 13 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 14 дугаар хэсэг. Яг үнэндээ түүнд битгий яваач гэж хэлмээр байсан ч гайгүй ажилд орох том боломж гарч ирж байхад нь тэгж хэлж чадсангүй. Түүний хажуугаар 3 аригчин шуудаатай зүйл барин чанга нээлтсээр өөдөөс харах судалд суулаа. Марлаач босоод явах гэтэл түүнд маш танил царай харагдана. Түүн рүү маш сайн хараа тогтоон харвал түүний ээж нь байлаа. Марлаа нулимсаа барьж дийлэлгүй ээж гэж зөөлөн дуудан уйлахад өнөөх эмэгтэй түүн рүү нэг харснаа юугаа харсан гिचивэ гэж хараалын үг хэлээд өнөөх шудаатай зүйлээ дааж ядан гарав. Марлаа итгэж ядан нулимс туслуулан ахин ээжээ гэж дуудахт нь эргэж хараад түүнийг таньж ядан нухацтай харснаа түүн дээр хурж ирээд миний дөө эгчигээ таньдгийм үү? Эгчтэй нэг хэдэн төгрөг өгөөч. Эгч нь хоол авч идэх гэсэн юм. Бүр өлсөөд байна. Чи харал да намайг ямар туранхаа байгааг гэж хэлэхэд Марлаа түүнийг дээрээс нь доош харлаа. Үнэхээр л түүний царай харалж хөхрөөд давхраатай алаг нүд нь бүлцээж хавдаад ганган дэгжин хувцалдаг байсан тэр л ээжийн төрх үнэхээр алга болжээ. Та ч намайг танихгүй байгаа мó? Би таны хэн байсан ч яах вэ дээ? Нэг хэдэн төгрөг өгчихөл дөө. Их чинь яг өсөж өглөө тэхүү гэхэд Марлаа цүнхээ удлан байсан бүх мөнгөө түүнд өглөө. Хөөх, чи чинь харин овоо хоншоортой дөө юу үгүй юу? Гэж баясан мөнгийг нь аваад тал мөнгийг нь өөртөө хийгээд хэдэн задгаа мөнгөө барин өнөөх хоёр лугаа гүйн очлоо. Тэд инээлдэн ашгүй ганцны мөнгө олдож явъя гэж түүн рүү дахин харалгүй цааш явцгаалаа. Ээжийнхээ ийм байдалтай байгаад итгэж чадсангүй. Түүний араас сэмээрхэн даган явв. Булан тойроод нэг жижиг хүнсний дэлгүүрт орохыг нь хараад араас нь орох гэснээ. Би л ээжийг ийм болгосон. Би таныг орхиж явах ёсгүй юм гэж уйлан зогслоо. Удалгүй шилтэй арх барин гарч ирэх ээжигээ харахад өнөөх архиа харан өөрийг нь харснаас илүү их баярлаж байгааг харлаа. Яг үнэндээ тэр охинооч таниагүй. Энэ бүх хугацаанд арх түүний ганц найз болж явсныг Марлаа ойлголоо. Дахин түүний араас дагахыг хүссэнгүй. Шуудалж авахаараа залган энэ мэдээгээ дуулгах гэтэл тэр утас авсангүй.
Дахин хэд залгасан ч тэр авсангүй. Яахаа мэдэхгүй өнгөрсөн бүх амьдралаа эргэцүүлэн бодож харамссаар алхсаар нэг л мэдхэд харанхуй болсон байлаа. Харанхуй болж танихгүй газар ирснээ ойлгож ийш тийш харахад хэдэн өндөр ирээн байшин л харагдана. Танигдах газар үгүй байлаа. Хажуугаар зүрх нэг охиноос энэ хаанах вүлээ гэж асуухад Баян Монгол гэж хариулв. Өө тийм үү. Их чинь 13 дугаар хороол явах гэсэн юм. Яаж явах вэ? Та замынхаа нөгөө талаас такси барьсны дээр бах та гэж хэлээд явв. Марлаач зам гарan такси барихаар зогслоо. Гадаа хүйтэн бас таксич баригдахгүй байлаа. Харин нэг гялтгар өнгөтэй хар машин ирж зогсов. Марлаач юм бодолгүй суугаад сайн байна уу? 13 дугаар хороол явъя гэхэд сайн байна уу? За хүргээд өгье гэж хэлэх залуу хоёрын хоолой сонсогдно. Марлаач машины цонхоор гадагш харан мэдэхгүй харж байгаагүй ямар их байшин барилга энэ хэдэн жилүүдэд нэмэгдэж баригдсныг анзааран улсын маань нийслэл сайхан болжээ гэж бодохтой зэрэгцэн түүний бодлыг нэгэн асуулт таслав. Чи саяхан Монголд ирсэн юм уу? Тийм ээ. Та яаж мэдсэн юм? Та би тэм хөгшөрчихсөн байна уу? Гэж түүн рүү эргэн харлаа. Тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Өнгөрсөн жилүүдэд хайрлаж, дурлаж, хүлээж, санаж, үргэлж сэтгэл дотор нь бодогдож, өгөөлөгдөж явсан тэрл хөвгүн болох Алтанбаяр яг л дүрээрээ түүн рүү инээмсэглэн харж байлаа. Чи чинь Алтан тийм ээ. Би Алтанбаяр байна. Сайн амарлаа гэж хэлэхэд зүрх нь яг л зогсох мэт хурдан зогсож амнаас нь үгүн чадахгүй таг гацаж орхилоо. Арай гэж ухаан орон сайн би сайн гэж хэлээд түүнээс харцаа салгахад чи бүр яг хэвээр байна шүү. Чамайг замын хажууд зогсож байхад шууд л таньж зогссон юм. Харин чи намайг бүр танихгүй ахаа гэж байдаг шүү. Үгүй дээ. Харанхуйд харагдахгүй болохоор л чи ч гэсэн яг хэвээр байна. Чамтай ингэж таарна гэж огт бодоогүй шүү. Уулзаагүй олон жил болжээ. Нөхөртөө болсон уу? Би чинь юугаа асуугаад байна. 14 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 15 дугаар хэсэг. Би мартаж орхиж чиний эндээс явсан шалтгаан шүү дээ. Үнэнтэй эвлэрмээргүй байсан ч энэ болгон үнэн шүү дээ. Тэр хоёр хоёул юу ч дуурч чадсангүй хэсэг явлаа. Нэрээ Цэндээ маань хаана байгаа юм бэ? Цэндээ багш болсон. Бас нэг хөөрхөн охинтой болсон. Хөөх тийм үү? Ямар хөөрхөн юм бэ? Ямар хүнтэй суусан юм? Тэр талаар ярих юм бол их түүх болно. Чи цаадахтайгаа уулзаад өөрөөс нь сонссон дээр байх. Нэрээ гуруула маргааш бишээ. Эсвэл чиний завтай нэг өдөр уулзъя л да. Маргааш болно. Би завтай байгаа. Танах 13-т байгаа мó? Тийм ээ. Саяхан Монголд ирсэн болохоор тусдаа гарч амжаагүй л байна. Хадминд байгаа. Тийм байх нэ. Ирчихлээ. Наагуураа баруун эргээд л зогсчиход олно. Хүргэж өгсөнд баярлаа. Чамайг харсандаа маш их баяртай байна. Маргааш яаж холбогдож уулзах уу? Чи надад дугаараа өгчих. Би маргааш залгая гэж хэлээд удасныхын дугаарыг авлаа. За баяртай. Маргааш уулзъя гэж хэлээд машинаас буугаад орц руугаа гүйн орлоо. Миний охин хаагур яваад ингэж их оройтой. Ээж нь залгах гэсэн дугаарыг чинь мэддэггүй. Өөрөө залгасан уцаа авахгүй юм. Таныг залгахад бас авахгүй байна уу? Би зүгээрээ ээжээ. Найзтайгаа таарад гэрт нь жаахан юм ярьж байгаад сая хургуулээд ирлээ. Цаадах чинь хайчаав. Өнөөдөр шинэ ажилд орсон. Тэгээд захирал нь төрсөн өдөртөө урьсан гэд өдөр над руу ярьсан.
Өнөөдөр жоохон орой тухайхаа. Аа тийм үү. Аав чинь та хоёртай ярих юм байна гэд байсан. Миний охин өрөөнд нь орчхоод ир. Марла толгой дохин өрөөнд оров. Нааша суу миний охин. Уг нь та хоёрыг цугт нь байхад өгье гэж бодсон юм. Мэ энэ байрны түлхүүр. Аав нь та хоёрыг гадагшаа явхад чинь авчихсан байсан юм. Та хоёрыг өөрсдөө амьдралаа босгоосой гэж хүсээд энэ байрыг зараад мөнгөний шинэ байранд орсны чинь дараа өөх гэж байсан ч охиныхоо жирэмсэн гэж дуулаад өгсөн нь дээр юм байна гэж бодлоо. Хоёр өрөө байр. Та хоёрт одоохондоо болно. Явандаа тэгээд томруулцгаана үз. Хөөх аваа, ямар гоё юм бэ? Баярлалаа аваа. Ийм том бүлэг өгөх гэж үнэхээр их баярлалаа. Аавд нь өөр хөрөнгө үлдээгүй. Одоо байгаа энэ байр наад хоёр байр чинь л бай. Уг нь өмнөх шигээ байсан бол энэ байтугай байр авч өгөх байлаа. Даанч. Зүгээр дээ. Аваа, үнээс илүү та бидэнд яаж тус болох вэ дээ? Жавхаач үнэхээр их баярлалаа. Цаадах чинь тэгээд эрээгүй юу? Шинэ ажилд ороод захирал нь төрсөн өдөртөө урьсан гисэн. Ямар ажил юм бол доо? Танихчгүй хүнээ төрсөн өдөртөө урина гэхээр юу ч хэлсэн үг юм дээ. Одооны залуучууд чинь ямар сонирн болцохоос юм. За Марлаа минь, цаадах чинь багаасаа л эрх дураараа хангалуун юмар дутаж өсөөгүй хүүхэд. Дэврүү сагсуу замтай шүү. Чээсэн айшиг нь тааруулж дарж яваарай да. Хүрхгүй зүйл их хийх вэ гэж эхэл санаа зовх юм да. Гэд санаалтав. Би ойлгож байна аваа. Өрөөнд ороод Марла жавхар байхаа залгасан ч уцаа авсангүй. Гэхдээ түүний бодолд алтан баяр л бодогдоод байлаа. Эхнэр эсвэл найз бүсгүйтэй болсон болов уу? Үнэхээр надаас хойш өөр эмэгтэйг хайрлсан болов уу? Эмч болох мөрөөдөлтэй байсан мөрөөдөлтөй хүрсэн болов уу? Гэх зэрэг бодлууд түүнд орж ирнэ. Маргааш уулзна. Юу өмсөж очих вэ? Цэндээ мань хүртэлэр нь ямар хөө бүсгүй болсон бол гэдэл толинд харан өмсөх хувцас сонгон зогсно. Нэрээ намайг хүүхдтэй болж байгааг мэдээд юу гэх бол? Би чи нэрээ юу удаад байна? Өөрөө нөхөр хүүхдтэй болж байж алтан баярыг өөр хүнтэй болсон болов үгүй болов гэд бодож байдаг. Би ч гэсэн түүнд хэлсэн амлалтандаа хүрээгүй шүү дээ. Тэгэхээр намайг яасан гэж хүлээх ёстой гэж жавхаа ягаад уцаа авахгүй байна. Ядаж мессеж бичээд үлдээж болно доо. Гайгүй л байгаа да. Согтоо таних мэдэхгүй хүнд агсан согтуу тавиад зодон цохоо хийгээгүй байгаа да. Гэж санаа зовнино. Марла түүнийг эрхийг цагтоолон хүлээсээр нэг мэтгэд ядраад унтчихсан байлаа. Сэрээд харвал аль хэдийн гигэ орчихсон өглөө болсон байсан ч жахва ирээгүй л байв. Шууд л утсаа аван залгахад утас нь холбогдох боломжгүй байлаа. 15 дугаар хэсэг төгсөв. Зохиолч Үүрийн туяа. Нулимс дагсан амьдрал. 16 дугаар хэсэг. Өрөөний хаалга догшиж ээж нь орж ирэв. Цаадах чинь ээрж хонсонгүй юу? Тийм ээ ээжээ. Энэ бүр ирээд хэд хонож байгаа гэд гадуур хонж байгаа үлээ. Чи цаадхандаа арай зөөлдөд байгаа юм биш үү? Ирэхээр нь сайн аашлаад ав. Би ч бас хэлэх үгээ хэлнэ гэд ууртайхан гарлаа. Удалгүй гаднах хаалганы хонх дуугарч ээж нь хаалга тайлна. Чи чинь хаавар хоноод явдаг хөөхөд өв. Энд нэг хэдэн хүмүүс чамайг хүлээж байгаа гэж бодох санах юм алгуу. Ядаж утсаар араад хэл дуулгаж болно доо гэж өглөж байгаа сонсогдно. Жавхаач өрөөндөө орж ирээд хаалгаа түгжээг Марлаг хазар дээр нүнсээд уучлаарай. Чамайг уурлахыг мэдэж байна. Гэхдээ харин амар ядраад байна. Сэрэд хоёул ярилцъя. Тийх үү гэж хэлээд ховцаа тайлав. Чи өнөөдөр ажилдаа явахгүй мó? Дөнгөж шинэ ажилд ороо үсттэй. Өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ. Харин тэгээд л уугаад
гадуур хончихсон байхгүй да. За унтлаа. Юу ч битгий яриарай гэж хэлээд хүнжилдээ орон хэвдлээ. Юу ч ярихыг хүссэнгүй. Тараач хайсан хувцсыг зэгслээд өрөөнөөс гарлаа. Өнөөдөр Алтанбаяр Цэндээ хоёртой уулзахт бол түүн рүү мессеж өчөв. Марла ана, өнөөдөр хідээс хаана уулзах вэ? Гэж мессеж явуулаад усанд орлоо. Миний охин босчихсан юм уу? Өглөөнийхөө цаг уу? Цаадах чинь яасан юм? Унтаж байгаа. Битгий сэрэгэрэ гэсэн. Эх амар юм болж байдэ. Зад загнаад босгох минь. Гээд аав нь явах гэтэл марлаа. Аваа, яах юм бэ? Ажлынхаа хүмүүстэй анх удаа уулзаад сэтгэл нь хөрөөд жаахан наргиж зингээ байлгүй. Дараа нь хэрвээ ийм асуудал гарвал тэр үед нь болъё гэх үү? Гэхэд буцаж суудалдаа суугаад та хоёр туустай гараад ийм асуудал гараад байвал аав ээжээсээ нуулгүй заавал хэлээрэй. Аваа, ээжээ, би нэр өчигдөр гадуур явж байгаад ээжтэй таарсан. Хөөхий сүрэн минь гайгүй байна уу? Хаана яв? Ээж, хоёр ашигчантай нийлчихсэн шил лаз түгээд арх уугаад явж байсан. Би ээж гээд дуудахад намайг хараад таниагүй. Над дээр ирээд миний дүү мөнгө өгөө гэж хэлсэн. Үнэхээр намайг таниагүй. Гэж хэлээд уйлгахт нь тэдний сэтгэл зовнин. Би дараач тийм байдалтай явна гэж төсөөлсөнгүй. Уугаа сэтгэлийн хаттай бүсгүй болохоор даваад гарах байхаа гэж бодсон. Гэхдээ амьдрал түүнээр минь арай л их тоглож дээ. Гээд санаалтна. Энэ тухай чамд хэлэхгүй гэж бодож явсан ч одоо хэлэх хэрэгтэй боллоо. Мэдээж аав ээж хоёр нь чамд тусланаа. Хэдүүл ээжийг чинь өөрсддөө авч эмчилгээнд явуулъя. Тэгэхээр ийм байна охин минь. Аав ээж нь танаа ээжтэй 10 жилдээ нэг ангид байлаа. Бас аав чинь манай анги байсан юм. Гэхдээ бид аавтай чинь бол найзалж нөхөрлөдөггүй байсан. Их дээрэнгүй би л баян айлын хүү гэсэн шиг дандаа л дээрс харцна. Ээж чинь бол онц сурлагатай хөөрхөн даруй төлөв охин байсан юм. Мөн манай нөгөө ангийн нэг хүү болох Гэрмэг их бор хүү байдаг байсан. Тэр танаа ээжэд их сайн. Ээж чинь ч бас түүнд их сайн. Сүүлдээ сургуулаа төгсөхийн өмнөх жил үер хижиг хэллээ. Манай сургуульд тэр хоёр их алдартай. Хоёул ичимхий хүүхдүүд байсан болохоор барагтай цуг явж харагдахгүй. Ээж аав хоёр нь тэдэнд туслаж тэдний хооронд нь уулзуулах төлөвлөгөөтэй. Гээд бие рүүгээ харан инээмсэглэв. Даанч эмээ өвөө хоёр чинь ав тосолд орж ээж чинь ганцаархнаа үлдэж яхаарахгүй асрамжин газар очихулаад ангиас шилжсэн юм. Тэр үед багш бидэнд аль асрамжинд хаана очсон, аль сургуульд сурч байгаа гэд юу ч хэлээгүй. Дэрмээ бид гурав их л хайсан да. Тэгээд дараагаар нь дэрмээ маань сургуулаа төгсөж Орос улс руу сурахаар явсны дараагаар бид хоёр сүрэнг Гамбатаа суух гэж байгаа гэдгийг мэдсэн юм. Яаж аваад тийм зүйл болсныг бид мэдэхгүй юм. Бүр хүүхдийг нь төрүүлчихсэн гэж сонссон. Ингээд л дахиж дэрмээтэй бид уулзаагүй. Сураг ажиг тавихны одоо яаманд их том алба хашиж байгаа л гэх юм. Уг нь явахдаа бид хоёрыг заавал сүрэн минь олж уулзаад намайг хүлээгээрэй гэж хэлээд өгөөрэй гэсэн юм. Одоо ч олон жил өнгөрчтэй. Өгшөн, чи нэг танил хэдэн нөхдөдөө хэлээд сүрэн гэмчилгээнд оруулах боломж байна уу? Сураг тавиач. Тэр ч яах вэ? Эхний удаа сүрэнтэй бүгд уулзсан нь дээр бах. Миний охин хаан таарсан юм. 16 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 17 дугаар хэсэг. Алтанбаяраас хариу ирсэн байлаа.
Орой 15 цагт уулзъя. 14 цаг 30 минут гээд танаа гадаа би яваад очиё гэж бичсэн байх аж. Аав ээж хоёр нь ээжийг нь олж уулзъя. Одоохондоо миний охин уулзлаа гэд сайн зүйл болохгүй л бах. Жирэмсэн хүн хямрхан нэмэр үздэй. Харин хизээ ээжтэйгээ уулзахыг нь аав ээж нь хэлээ. Бид сүрэнгээ заавал өмнөх шиг нь болгоно. Би та хоёрт итгэж байна. Аав ээжээ, би 10 жилийнхээ хоёр найзтай уулзчаад ирье. Оройтхгүй. Харин та хоёр жавхаг сэрхээр нь тайлбарлаад хэлээд өгөөрэй. Тэгэлгүй яах вэ? Миний охин одоо сайн найз нөхдөдтэйгээ уулзаад ав. Төрөөд гэртээ суучих бол чадахгүй шүү. Ээж аав хоёр нь хүүг сэрхээр жоохон эрүү нийшүүл болгонаа. Яах юм бэ? Жавхаа маань дахиж тихгүй баха. Одоо хүүхэд маань төрөхөөр жавхаагийн ч үүрэг хариуцлага ихсэн. Өрөөнд орж нүрээ халтхан будаад өөрт байгаа хувцснаасаа шилд сонгосоор цагаан хүрээтэй хар даашинз өмслөө. Одоохондоо бага сартай учир нэлбгэр даашинзны араас эдсэн мэдэгдсэнгүй. Утсан дугарч алтан баяр залгалаа. Марлаа сандарч гэлс утасныхаа дууг хагаад цүнхээ гадуур хувцас аваад гарлаа. Түүнийг гарахад алтан баяр аль хэдийн нэрчгсэн машиныхан гадна зогсож байлаа. Марлаа руу гараа даллан хаалгыг нь нээж өгөв. Марлааж машинд нь суун түүнтэй мэд мэдээд хөдөлцгөв. Би цэндээд чиний тухай хэлээгүй байгаа. Гентийн бэлэг барих гээд зүгээр уулзна гэдэл хэлчихсэн. Тийм үү? Яана, намайг хараад уралвал яана. Юу гэж дээ? Өдөр болгон чиний тухай ярьж муу найз маань хүний нутагт яаж яваалаа гэдэл явдаг хүн шүү дээ. Та хоёр өдөр бүр уулздаг хэрэггүй? Чи очиод уулзахаар мэднэ. Гэд яриаг нь тасдан чи өнөөдөр үнэхээр хөөрхөн харагдаж байна. Өчигдөр харахад сайн харж чадаагүй. Бүр яг л хэвээрээ байна шүү. Чи ч бас хэвээрээ байна. Танаа хүн хаана байгаа юм бэ? Биднийг уулзаж байгааг мэдэж байгаа мó? Гэртээ үлдсэн. Мэдэж байгаа. Өөх, одоо тэгэхээр чамайг надтай уулзсан гэхэд уралахгүй юу? Юу гэж те? Бүх зүйл өнгөрсөнд үлдсэн шүү дээ. Одоо бид хоёр удахгүй тусдаа гарах гэж байгаа. Нэрээ тийм л дээ. Бүх зүйл өнгөрсөнд дурсамж болон үлджээ. Бид бүгдээрээ хүүхэд байсан шүү дээ. Одоо харин нас биенд хүрсэн хүмүүс болцгоосон. Тийм дээ. За бид ирчихлээ. Цаадах чинь аль хэдийн ирээд хүлээж байгаа. Орох уу? Тэгэхэд марлаа ихэд догдлон сандрах зэрэгцэн уртаар амьсгаа аван дотгош орлоо. Нэгэн рестораны цонхон талын ширээнд буруу харан суух эмэгтэйг марлаа шууд л таньж байлаа. Харин алтан баяр түүнийг дагуулan алхасаар зэндэгийн урд талын суудал дээр суув. Чи ч ямар уддгийм бэ? Гээд хажуу тийшээ харахад түүний бага насны хамгийн сайн найз нь зогсож байв. Марлаа мөн биз дээ? Чи мөн байна гэж тэврэн хоёул уйллаа. За хоёроо одоо тайвшир, хүмүүс хараад байна шүү дээ. Чи тэгээд намайг марлаатай уулзсан гэж хэлэхгүй яасан бэ? Чамд гентийн бэлэг барих гэдэл. Ястай том бэлэг байна да гэж инээлтэн тэд ярилцсан суулаа. Нэг л мэтгэд гадаа орой болж хэдэн цаг тэд ярилцаж сууснаач мэдсэнгүй. Марлагийн утас дуурхтал сая тэдний яриа тасалдлаа. Байна уу? Гэд ширээнээс босон явлаа. Тэднээс холдуухан очиж яриагаа үргэлжлүүлв. Араа, чи хаана байгаа юм бэ? Харин энд 10 жилийн хоёр найзтай уулзж байна. Аав ээж хоёр чамд хэлээгүй мө? Үгүй. Би дөнгөж сая л сэрж байна. Чамайг байхгүй болохоор гайхаад л харин очиж авах уу? Дуусч байгаа мó? Арай л болоогүй байна. Тэх юм уу? За тэгвэл хайрн босоод хоолцоо идчихэд очиж авъя болох уу? Болно. Гэд инээмсэглэн утсаа тасдан тэдэн дээр ирэн суулаа. Манайхуу намайг ирээд авъя гинэ.
Аа тийм үү. Танаа хүн тэгээд хэр байна да? Чамд бол унж өгөх байна уу? Гэж зэндээ асууна. Бид хоёр сайн байгаа. Анх тэр хүнийг хармааргүй санагдаж хамт байхаас ч дургүй хүрдэг байсан ч хүний нутагт түүнээс өөр таних хүнгүй. Хэцүү үед тэр үргэлж миний дэргэд намайг ойлгож твчиж хүлээж хамгаалж зоригжуулж хайрлаж байсан учраас би түүнд дасаж нэг л мэдхэд түүнд хайртай болсноо мэдсэн. 17 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 18 дугаар хэсэг. Одоо найз нь жирэмсэн 4 сартай гэж хэлв. Алтан баяр юу ч хэлэлгүй яриаг нь сонсож суухдаа түүнээс харцааж салгаж чадахгүй байлаа. Ингээд миний найз хөөрхөн охинтой болсон гэсэн үү? Хэдэн настай вэ? Нөхөр нь юу хийдэг юм? Та хоёр ч өдөр бүр уулздаг сурагтай. Надад ярил та. Би та хоёрыг ч бас мэдмээр байна шүү дээ. Тийм ээ. Найз нь охинтой болсон. 2 настай. Манай нөхөр нь би байгаа юм аа. Тэгээд л бид өдөр бүр уулздаг гэсэн шүү дээ. Цэндээ марлагаас харц буруулан суулаа. Хөөх тийм үү? Аа тийм байх нь. Тэгээд л болж та хоёр минь учирсанд маш их баяртай байна. Одоо л миний санаа амарч байна гэж үгээ зөөж ядан хэлнэ. Энэ мөчид марлагийн утас дуугарч тэр утсаа аван за одоо гарлаа. Найз нь явъя да. Манай хүн гадаа ирчихэж. Өө тийм үү. Баяртай. Хэрэг гарвал яриарай. Яг тэр үед түүний хүзүүнд зөөсөн гинжиг саялныг анзаарч харлаа. Өөрийнх нь түүнд бэлгэлсэн тэрэл зөөлтийг одоо болтол зүүж явсан нь энэ байлаа. Марлааж гарч ирэн жавхааг чангаас чанга тэрхэд яасан зүгээр ухаарай. Юу болов? Зүгээрээ ингээд жаахан л хамт зогсъё. Тийх үү? Энэ өдрөөс хойш өдөр хоног аажмаар өнгөрсөөр марлаа жавхаа хоёр тустай гарсан байлаа. Жавхаа ажилдаа сайныг хэлэх үү, үргэлж шагнагдаж, цалин нэмэгдэж, түүнийгэж дагаад гадуур гарч арх ууж хонож өнжих нь ихсэн. Марлааж өнөө маргаашгүй төрөх болсон тул сэтгэл санаа нь үнэхээр тогтворгүй байлаа. Энэ л өдөр мөн л жавхаа оройтож ажилласаа ирлээ. Марлаа түүнийг унталгүй хүлээсээр. Миний хар унтаж байхгүй яасан юм бэ гэж хэлээд үнсэх гэдэл түүнээс архины эсгэлэн үнэр үнэртэхэд марлаа дургуйцэн цааш түлхлээ. Чи ямар оройтд юм бэ? Чи ойлгож байна уу? Миний төрөх хугацаа ойртоод байна. Би ганцаараа байхдаа өвдөх юм бол яах юм? Яах вэ дээ? Хайрлуугаа ярихгүй юу? Чи уцаа авдаг үлээ? Тэгвэл ээж аав. Чи энэ хүүхдийн эцэг юм байгаа үсттэй. Яагаад чиний өмнөөс ээж аав хоёр чинь хариуцлагыг чинь үүрэх ёстой гэж? Чи ямар ядаргаатай юм бэ? Тэгвэл зүгээр л төргөн дуудаачтэй. Би зүгээр арх уугаад яваа юу? Захирлын ая талыг олж наагур сагуур нь гүйж байгаад цалингаа нэмүүлвэл хэнд хэрэгтэй юм? Удахгүй хүүхэд төрлөө. Өчнөн олон зүйл хэрэг болно. Хүүхэд томорхон хэрээр уул мул зарлага ихсэн. Чи яагаад энийг ойлгохгүй байгаа юм бэ? Хоёулаа өмнөх шигээ дандаа хамт байж эрхлээд хэвтэнэ гэж юу байсан юм? Жаахан ухаантай байж үзээч. Юу? Тийм ээ. Би тэнэг ухаан муутай. Чамд идэхэд чамайг хүлээгээд энд суугаа би үнэхээр тэнэг. Амралтын өдрөөр хүртэл захирлын би өвдсөн, эмнэлэг твцсэн эргэн гэдэл явчихна. Миний би өвдөх чамд огт хамаагүй тийм үү? Шүн халуурхад сэрэхэд чамайг ядарч байгаа гэд сэрэхгүй хичээж эм байхгүй хүүтэнжин өөрөө тавьсаар халуунаа болгодог. Одоо би шүн бүр хар дарж байна. Би төрч чадах болов? Хүүхдтэйгээ эсэм минь уулзч чадах болов? Арай аль нэг нь гэж муу зүйлс толгойд бодогдоод галзуурах гэдэг. Энэ үед ээж минь хажууд байсан бол гэж маш их бодож ээжигээ санаж байгааг мэдчихэв. Чи галзуурчгаж марлаа хүн болгон төрдөг юм. Чи ганцаараа төрөх гээгүй шүү. Одоо энэ гэрт ирэхэд хүртэл хэцүү болчихож
Би чиний нүдэнд харагдаад байхаар уур чинь хүрээд байна уу? Тэгвэл би зайлаад өгье. Тэгээд энэ гэртээ ганцаараа тайван амгалан жаргалтай амьдр заа юу гэж хэлээд уудтай авчирсан зүйлээ газраа шидэлж орхиод гарч явлаа. Марла зурхран яг л жаахан хүүхэд шиг ихэр татан уйлав. Уйлж дуусныхаа дараа Жавхагийн авчирсан дортой зүйлийг харуул жимс болон амттан байлаа. Өнөөхийг хөргөгчөндөө хийчгээд орондоо орох гэтэл гадаа гэгээ орчихсон байлаа. Би ийм удаан уйсан гэж юу? Ээжээ, та хаана байгаа юм бэ? Та охиндоо хэрэгтэй байна шүү дээ гэд ахин уйллаа. Өдөр нь Марла Жавхагийн ажил дээр очиж хоол өгөхөөр явлаа. Нээрэл амьдралын төлөө захирлынхаа бүксийг 7 шахам яваад ирэхэд нь түүнийг ойлгох байтал хэрүүл хийсэндээ гимшин өөрийн гараар дуртай хоолыг нь хийгээд ажил дээр нь ирлээ. 18 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 19 дугаар хэсэг. Үүдэн дэх харуулаас нь сайн байна уу? Энэ маркетингийн хэлцэн хаана идэх юм бол? Өөрөө хинтээ уулзах гэж байгаа лээ. Би Жавха гэдэг хүнтэй уулзах гэсэн юм. Эхнэр нь байгаа юм аа. Эхнэр нэ гэж түүнийг дээрээс нь доош чиглүүлэн хараад за та төр хүлээгээд заалан сууж байхгүй юу? Би одоохон дуудаад өгье. Марлааж буудан дээр очин үүд рүү харан суулаа. Удалгүй Жавха гаднаас инээмсэглэн орж ирэх нь харагдлаа. Марлааж түүнийг харамгацаад дөхөж ирэхэд тэр ганцаараа биш хажуудаа нэг эмэгтэй хөдөлчихсөн явж байгаа харагдана. Халуун савтай холоо газар төсхийн унгаахад Жавха түүн рүү харсан ч түүнийг тоолгүй явах гэтэл Жавха гэж Марла дуудав. Энэ хэн бэ гэж хажууд явсан эмэгтэй асуухад манай гэрийн үйлчлэгч байгаа юм. Үйлчлэгчээр ээж хоол явуулсан гэд байсан юм. Миний хар орж бай. Хайр нь араас нь оръё гэд түүнийг цахилгаан шатанд суулгаад өөрөө түүн дээр ирлээ. Чи энд юу хийж яваа юм? Саяны эмэгтэй чинь хин юм бэ? Энд яг юу болоод байгаа юм? Жавха, яагаад чи тэр хүнийг хайраа гэж дуудаад байгаа юм? Юу болоод байгаа юм? Гэж хашгирахад чи чимээгүй л дээ. Аль угаар хоёулаа гараад ярилцъя тийх үү гэд түүний чирсээр гадаа гарч ирээд тэгэхээр юм байна. Нэгэнт ийм юм болсон учраас би бүгдийг нь чамд хэлье. Тийм ээ. Энэ нэмэгтэй миний хайртай нэмэгтэй. Бид хоёр удахгүй суухаар төлөвлөсөн. Чамайг жирэмсэн болохоор ч салъя гэж хэлж чадаагүй. Төрсний чинь дараа хэлье гэж бодсон ч чи өөрөө мэдчихлээ. Юу? Чи юу яриад байгаа юм бэ? Ийм зүйл яагаад ийм зүйл болно гэж? Би чамайг захиралтайгаа хуурдаг байсан. Энэ хүн надад албан тушаал, эрх мэдэл, мөнгө өгнө. Харин чи надад юу өгч чадах юм? Зүгээр л хүүхэд л өгч чадна үсттэй. Хүүхдийг хинч гаргаж чаддаг юм заа юу? Би тэр байрнаас юу ч авахгүй. Угаасаа надад тэр байрнаас чинь өөр тансаг байр байгаа. Тиймээс чи тэнд амьдр. Угаасаа ээж аав хоёр чиний нэр дээр өгсөн бицтэй. Тэгээд ч хүүхдээ хаан тийжих гэв. Тийм. Энэ хүнд янз бүрийн юм ярьсан байгаад үзээрэй. Тэр үед хүүхдтэй чинь хоёуланг чинь зүгээр байлахгүй гэж мэдэрэй. Хүүхэд төрхөөр нь асаргааны мөнгийг харамгүй өгчихнө. Тийм болохоор зүгээр л одоо надаас салж үз. Чи яаж надад ингэж хандаж чадчихна? Яасан? Ягд болохгүй гэж гомдолтой санагдаад байвал наа зүйлтнийхээ эзэн л явал да. Наад хүүхдийн чинь болчих юм билүү? Гэд буцаад ажил руугаа орлоо. Тэнгэр хөмрөх мэдл түүнд санагдаж уйлмаар байвч нулимс түүнээс гарсангүй. Юу болоод өнгөрвөө? Зүүд үү? Гэж бодон алхтал түүний нүд харанхуйлж нэг л мэдхэд газар ухаан алдан унсан байлаа. Миний охин зүгээр үү? Сэрээрээ ээж нь энд байна. Гэх дунаар Марла нүдэнээ хараад Ээж та юу? Гэхэд ээж нь энд байна гэд гараас нь барьсаар түүний толгойг алгуурхан өөрлөөгөө харуулхад Жавхагийн ээж нь байлаа. Би хаана байна?
Миний охин эмнэлэгт байна. Хамаагүй хөдөлж болохгүй шүү. Тайван байгаарай. Би яагаад энд ирчихсэн юм бэ? Уухаа алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн гэд ээж рүү ярьсан юм. Миний хүүхэд зүгээр үү? Зүгээрээ. Тайван бай. Хүүхэд нь зүгээр. Ээжээ. Жавхаа гэж хэлээд ойлгохт нь тийм ээ. Ээж нь сонссон. Би арайч тийм хүүхэд өсгөөгүй л юмсан. Хайраар дүүрэн өсгөж байхад тэр яаж ингэж чаддаг байна? Та яаж мэдсэн бэ? Жавхагийн ажлынхан хүн хэлсэн. Тэр хүн чамайг түргэнээр нааш авчирсан. Миний хүүхэд хаана байгаа юм? Миний охин хүүтэй болсон. Хүн хаж өрөөнд байгаа. Жоохон бүтэлттэй төрсөн учраас одоохондоо эмчийн хяналтанд байгаа. Чамайг биеийн тэнхэрхээр хүүг нь өгнө гэсэн. Охин минь гадаа аав нь байгаа. Бас чамтай уулзахаар нэг хүн хүлээж байгаа. Ээж нь оруулчихгүй гэхэд марлаа толгой дохив. Удалгүй хаалга онгойж зөөлөн алхасаар түүн дээр дөхөж ирээд гарын натгтал марлаа дахин нүдэнээ харлаа. Түүний ээж сүрэн түүн рүү нулимстай нүдэрээ харан инээмсэглэн зогсож байлаа. 19 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал төгсгөлийн 20 дугаар хэсэг. Хэдэн өдөр их хүү хоёр эмнэлэг твтэж эмчлүүлснээр хоёул биеийн тэнхэрж эмнэлгээс гарлаа. Хадам ээж аав хоёр нь суран марлаа хүү гурыг хамтд нь гэрт нь хүргэж өглөө. За, аав ээж хоёр нь ингээд явъя да. Хэрэгтэй зүйл гарвал хэлээрэй. Марлаа миний охин аж хүүтэй минь хаяач бол уулзуулж байгаарай. Гуйж байна. Яалаа гэж те. Та хоёр хүссэн үедээ ирээд уулзаж яж болно шүү дээ. Мо охиныхоо сэтгэлийг өмөлөх юм болов уу гэж бодох юм. Баярлалаа миний охин. Маш их баярлалаа. Сүрэн чамдаа ийм сайхан охин төрүүлж өсгөж бидэнд удам залгах үрийг минь бэлгээсэнд маш их баярлалаа. Бид харин та хоёртаа маш их баярлалаа. Бид гурав удаа алцахгүй. Эмээ хүү ээж гурав ор хоронтой байна гэдэг чинь тэгээд л болчихж байгаа нь тэр. Уйл жөнжөх шөнүүд байсан ч инээж баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөх өдрүүд түүнээс олон байлаа. Сүрэн энэ л өдрөөс хойш дахин арх уулсангүй. Харин марлаа хүүгээ 1 нас хүргээд мэрэгчлэрээ ажиллахаар шинэ ажилд ороод удаагүй байлаа. Энэ хугацаанд Жавхаа өнөөх захиралтайгаа аль хэдийн хурмаа хийж нэг гэртээ орсон байв. Өдөр хоног улиран өнгөрсөөр марлагийн сэтгэлийн шарах багаар эдгэрсээр. Ажлаа таран такси барихаар зам зуур гараа өргөн зогслоо. Энэ удаад нэгэн машин ирж зогсон нь Цэндэ байлаа. Сайн уу? Ямар сонин хүн зогсож байна? Чи чинь бүр холбооч үгүй алга болчих юм аа. Найз нь маамуулаад хүү маань сая ой хүрээд тэгээд шинэ ажилд ороод завгүй л явж байна да. Хүүе, шинэ маамааг нь харах юмсан. Танай хүний ажил сайн уу? Би ч салчихсан. Өө тийм үү. Уучлаарай. Тэгээд салсан ч болдг юм дөө. Эртхэн таарч тохирохгүй бол хүүхдээ жаахан байгаа дэрэн салсан дээр. Найз нь ч бас нөхрөөсөө тааш тохирохгүй л хүүхдүүдээ 2-3 сартай байхад нь салчихсан штэ. Юу? Алтан баяраас уу? Үгүй. Нэрээ чамд хэлэхгүй бол болохгүй юм байна шүү дээ. Чамтай уулздаг тэр өдөр Алтан баяр чамайг жирэмсэн гэдгийг сонсоод намайг өөртөө суучихсан гэд хэлчихсэн юм л та. Яг үнэндээ чамайг өөрийгөө буруутгаж амьдрахгүй гэж санаа нь зовоод тэгж хэлсэн гэсэн. Юунд ч санаа зовхгүй сайхан амьдраасай л гэж бодсон гэсэн. Алтан баяр бид хоёр зүгээр сайхан найзууд шүү дээ. Охин бид хоёрыг хажууд авч гэртээ амьдруулсан. Яг үнэндээ манайхан чинь их олуула божгонсон олон хүмүүс байдаг штэ. Алтан баяр тэгээд л өрөвдөд бид хоёрыг хажуу өрөөнд амьдруулсан юм. Чамаас хойш нэг ч эмэгтэй хүнтэй уулзаж үерхэгүй. Би уг нь оюутан ангийн ажлын гэдэл өөрхөн охтуудыг танилцуулсан ч нэгийг нь ч нэг нүдэрэ хараагүй.
Бүр хэмээн эмээн бурхан болж аргагүй эрхэнд хуйлж болсон доо. Хуйлж болсон түүхэн ч бас чамтай холбоотой гэсэн шүү. Яагаад? Эмд сонгох юм бол цалин бага дээрээс нь олон жил сурна. Тэрний оронд 1 жилийн өмнө ч гэсэн сургуулаа төгсөөд өндөр цалинтай ажил хийгээд марлагийн араас явна гэд надад нэг удаа согтуу ярьж байсан юм. Ер нь бол чамаар амьсгалчихсан хүн дээ. Найз нь ингэсгээд буучхая да, баярлалаа. Завтаа өдрөө манайхаар ирээрээ. Тэгнэ, чи найзтай дугаараа өгчих. Энэ амралтын өдрүүдээр очиж болох юм уу? Болно гэд дугаараа өгөн Цэндийг явууллаа. Гэрлүүгээ зөөлөн алхасаар өнгөрсөн бүх зүйлээ бодон алхасаар гэртээ орж ирлээ. Хэдий өнгөрсөн бүхэн нь харамсалтай ч түүнийг ганц харамсахааргүй байх шалтгаан нь түүний өдөөс инээмсэглэн ирэх хүүн байлаа. Амралтын өдөрч болж Цэндээ тэдний ирэхээр урд өдөр нь ирсэн байв. Марлаач хэрэндээ хоол унд бэлдэн түүнийг хүлээн. Хаалганы хонх дугарж хаалгаа тайлтал Цэндээ Алтанбаяр хоёр зогсож байлаа. Энэ явдлаас хойш 7 жилийн дараа. Аваа, би өнөөдөр шалгалтын дээр ангиасаа ганцаархнаа 100 авсан штэ гэж хүү аавдаа дүнгээ гайхуулна. Өөх, миний хүү чинь аавыгаа дурайсан мундаг залуу шүү. Ийм мундаг хүүгээ аав нь яаж шагнах вэ? Аваа, хоёулаа ээжийг ажлаас нь аваад тэгээд гуруулаа кино үзье. Ёстой гой санаа байх чинь гэд хоёул машиндаа суулаа. Ана, гараад ирээрээ. Хүү бид хоёр ирчихлээ. Хүүн шалгалтандаа онц авсан байна. Гуруулаа явж кино үзье. Ингээд хамт кино театрт ирээд ямар кино үзэхээ сонгож байлаа. Аваа, энэ киног үзье. Үгүй, наадах чинь аимшиг кино байна. Чи үзэж болохгүй. Аваа, ээжид та хэлэлдээ дандаа л ингэх юм. Аав нь ээжээс найдгийг чи мэднэ шүү дээ. Тэгээд ч ээжийнх нь гидсэн дэхтүүн айж ухаах. Айгүй бол ээж чинь айсандаа шээж гэж магадгүй. За Алтанбаяргүй, та юу яриад байна? Тэгвэл кино үзэхэ боллоо шүү. За уучлаарай ахаа та. Та киногоо сонгоно уу гэж гурвал хөхрөлдөнө. Тэднийг кино танхим руу орох гэтэл хэн нэгэн марлаа гэж дуудахад эргэж харвал жавхаа зогсож байлаа. Та хоёр ороод суужээ. Би араас ч норё гэхэд Алтанбаяр хүүгээ дагуулan инээлцээр танхимлоо орлоо. Чи энд юу хийж байгаа юм бэ? Би ч бас кино үзэх гэдэл. Яасан? Юу ярих гэсэн юм? Миний хүү үнэхээр том болжээ. Чиний хүү биш ээ. Алтанбаярын дүлгүүн. Чамтай өөр ярих зүйл байхгүй гэд явах гэдэл намайг уучлаарай. Юунд? Хүн болгон төрдөг юм гэсэнд бас хүү та хоёроо орхин явсанд. Тийм ээ. Би та хоёрыг хайж явсныхоо горыг амсаж байгаа. Манай эхнэр хүүхэдтэй болох боломжгүй. Тэгээд юу гэж? Одоо хүүгээ авъя гэх нү? Үгүй дээ. Би чинь энэ хорвоод үүртэй хүн шүү дээ гэж өөрийгөө тайлбарлаж явдаг юм. Зүгээр л ингээд ч болов та хоёроосоо уучлал гуйхгүй бол. Жавхаа, юу хийгээд байгаа юм? Явъя. За, баяртай. Чамаг болон хүүгээ ард жаргалтай амьдарч байгааг харах сайхан байна. Баяртай. Гэж хэлээд цааш явлаа. Марлаа сая л нэг цээжин дотор гүндүрлэж байсан тэр зүйл алга болсон мэт санагдаж ууж амьсгааван нөхөр хүүхэд дээрээ нүүр дүрэн инээмсэглэн очлоо. Төгсөв. Зохиолч А. Үрийн туяа.